дэлгүүрийн бараа хоосорсон. Яг миний виз бас 7 хоногийн дотор амар хурдан гараад 1 жилийн хугацаатай холбогддог юм виз аахгүй. Дахин сунгаад 4 жил хүртэл энэ амьдрах боломжтой. Ингээ нөхрөө загсанд явуулдаг нь гарах болсон чи $2150. Төрөх болоогүй хэрнээ ингээл ойр ойрхон баслалт өгөөл ингээл дуншаад байгаа хгүй. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Австралийн Brisbane хотоос Peak Point podcast-ийн 2 дахь дугаар ийхүү эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийнхөө дугаартаа хөөргөн дүү номоогоо урьж оролцууллаа. За тэгээд бид хоёрын хувьд өнөөдөр юуны талаар илүү их ярилцах вэ гэхээр Австрали руу ирэхэд янз бүрийн визагаар ирдэг, ямар янз бүрийн аргаар ирдэг юм аргууд байдаг. Тэгэхээр тэр дундаасаа бас нэг төрлийн сонирхолтой содон виза нь болохоор working holiday гэдэг виза байгаа. За тэгээд манай дүү маань тэр визааг авч анх энд ирээд тэгээд цаашаа өргөжлүүлж амьдраад одоогоор нэг 2 жил гарангийн хугацаатай амьдарчихсан байгаа. За тэгээд бас нэг сонин зүйл нь болохоор дүү маань энд ирснээсээ хойш 2 дахь хүүхдээ төрүүлээд өсгсөн байгаа. Урилга авч хүрэлцэн ирсэнд дүүдээ баярлалаа. За орой мэнд хүргэе. За орой мэнд. Орой мэнд. Орой баярлалаа. За зүгээр. Номоо өөрийгөө нэг товчхон танилцуулж байгаа. Бүгдээр нь орой мэнд. Намайг Номин Цэцэрлэг гэдэг. Австрали улсын Brisbane хотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдраад одоо дахгүй босох гэж байгаа нэгэн өөрийн товчхон түүхээс хаваалцах байгаа эмэгтэй байна. За баярлалаа. Үнцээрээ орохоос өмнө хоёлаа жоохон хоб базъя. Жоохон ойр зур юм базъя. Юу гэхээр одоо өнөөдөр чинь яг ингээд 3 сарын 4-ний өдөр одоо 3 сарын 5-нд одоо Австрали Brisbane Queensland мужаар ерөөхдөө нэг юм шуурга болох гэдэг байгаа штэ. Тэгээд нэг юм яг өнөө мөргаш шиг одоо нэг баг карантинд орох гээд нөгөө ковидын үе шиг нэг юм байдлаар орох гээд нэг юм сонир байдалтай бүх дэлгүүрийн бараа хоосорсон, нойлын цаас нь хоосорсон, сүү ус нь хоосорсон тий. Лаазтай бүтээгдэхүүн бүх юм нь хоосорч гисэн нэг тийм сонир байдалтай болчлаа штэ. Тэгээд энэ талаар чиний бодож байгаа юм байна. Чамд ямар санагдаж байна? Сэтгэл ямар вэ? Хинтэйч нэг тоохгүй байсан юм аа. Тэгээд би ч яг за гайгүй манайх нөгөө апартмент болохоор бас нэг амар дээрэс нь юм далайн эргээс хол болохоор нэг санаа зовхгүй байсан чинь мань нөхөр өөр ингээл байсгээл за энэ яг дэлгүүр ордог зам төвжрээд байна. Хоёлаа гараа энэ уулзуур дээр л яг төвжрлүүлээд байна л гээд болдгоо нэ би чи байж л та за гайгүй хэлгүүдээ яавал гэж тэг ингээл гэрт юм хүн байгаа юм чи ингээл тэгсэхгүй. Тэгсэн чинь л үгүй хоёлаа ерөн л болохгүй нь хоёлаа гарч дэлгүүр ороод цуглал юм цуглуулъя гээд. Тэгээ нэрээ гараад үзсэн чинь үгүй надад бол би яагаад гар шидрүү гарах гэсэн чинь бүр манай юуны байрны агентаас мэйл ирээд за ийм юмнууд цуглуулаарай. Батарейгаар ажилтдаг радио тэгээд нөөц батарей гэж бүр ингээд амар олон лист чагсаалт ирсэн байхгүй бэлэн байх хэрэгтэй гэд агентаас ирэхээр би бүр сандраад яана гэж бодоод за ер нь гараа гэд гарсан чинь нэрээ дэлгүүрт юм байхгүйсэн. Ингээд ус мос нойлын цаас ойр зургийн нөгөө лаазсан хэрэглээний бүх зүйлийг багхгүй харин тий. Джеймс ногоо ерөөсөө байхгүй. Харин тий. Манай агентаас бас мэйл ирсэн. Тэгээд тий. Тэгсэн чинь тэрэн дээр нь бас тэгсэн байлаа. Ийм онцгой байдлын үед хэрэглэгдэх юмнуудаа бэлдээрээ. Тэгээд хамгийн багадаа 3 хоногийн ус хүнс нөөцлөөрөө энэ төр гिचгсэн. Тэгснээ балкон цонхнуудаа аалттай байлгаараа. Тэгээд балкон дээр жил мэл юм байвал бүх юмнуудаа одоо далт хийгээрээ оруулаараа тэргээ тийм мэдээ шиг юм яваад тэгээд ерөөхдөө нэг юм Brisbane даяараа, Queensland даяараа нэг жоохон юм төгшүүртэй чив шиг айцтай чив шиг байдалтай болчиход байгаа. Тэгээд ийм амар өдрийн өмнөх өдөр ингээ битээр подкаст бичгээ сууж байна. За тэгээд ерөөхдөө бид амьдарч байгаа оршин суугаа байгаа газраар нэг иймэрхүү сонинтой нэг юм далайн шуурга болох гад. Тэрийг нь Alfred гэдэг юм нэрсэн. Тэгээд далайн шуурга болох гад ингээд бужигнцсан байдалтай л байж байна да. За хоёулаа шууд үнцэн ярианд орё дөө. За номооч нь одоо ерөөхдөө энд яг ирээд одоо яг хэдэн жил болж байгаа? Би 2022 оны 8 сард ирсэн. Тэгэхээр одоо нэг 2 жил 6 сар 7 сар болж байгаа. Тийм байна тий. Тийм байна. 2 жил 8 сар 7 сар. Австралид ирсэн анхны сэтгэлээр байсан. Ер нь өмнө ийм англи хэлтэй орон руу ч юм уу эсвэл ийм Европын орон руу ч юм уу эсвэл ийм ирж ирсэн үү?
Би өмнө нөгөө Америк явчихсан. Зүгээр нөгөө 3 сарын бас work and travel visa байлаа. Тэр визагаар 2017 онд Америк явчихсан байхгүй. Тэгээд бас нэг жоохон юм хальтчих онгоцсон байгаа. Тэгтээ яхад ирсэн тэгэл амар олон жилийн өмнөх болохоор нөгөө бүр ингээ мартцсан. Тэгээ энд ирээд нэг юм яг анх буугаад ерөөсөө хүмүүс яриг юу ч ойлгохгүй байсан. Чих онгоогоогүй. Дээрээс нь нөгөө Австрали хүмүүс амар аялахтай ярьдаг юм. Амраараа амар гонцгоо наа Америкийн бүрээд гэдэг шиг. Тийм ингээ амар аялахтай ярьдаг. Тэгээ тийм болохоор би бүр юу гэж яриагаалтай байсан. Анх угаасаа бүр юу ч байхгүй байсан. Тэр одоо яг ингээ эргээд дурсахад яг тэр нь л амар тод санагдчихэв. Тэгээд эхний 7 хоног бол ерөөсөө дасаж өгөхгүй байсан. Ингээл за зүгээр байдаг нэг газар байна, байдаг нэг хот байна гэсэн ийм сэтгэлдтэй байсан. Ганцаараа болоор тэгэл жоохон гэж бодоод. Хүлээлтэнд нүрээгүй юу? Чи ер нь анх ирэхдээ ямар хүлээлттэй байсан? Бас нэг өндөр хүлээлт тавиаг байсан. Тийм үү. Тийм байгаас тийм байгаас ч идэх юм бол тийм бодлоогүй юу? Тийм зүгээр ерөөсөө тийм бодолтой ирээгүй. За ер нь бол виз гарахыг амар ч хүсээгүй ингээл хүмүүст нь бараг л ингээл за виз л гарчвал боллоо. Бид хоёр болол за гарсан ч яхаа гарахгүйсэн ч яхаа ингээл гарахгүйсэн ч хамаагүй дээ гэсэн юм яриадтай байсан учраас тэгээд ингээл өндөр хүлээлт тавиагүй байсан чинь яг миний виз бас 7 хоногийн дотор амар хурдан гараад тэр виза болохоор нөгөө working holiday гэдэг виза. За working holiday гэдэг виза надад талгаа хэлээд ирэхэд. За тэгээ. Тайлбарлах. Хүмүүс ерөнхийдөө одоо ингээд хүмүүсийн бодлоор Австралид ирж байгаа хүмүүсийн дийлийнх нь л ерөнхийдөө сурах гэж ирдэг гэж ерөнхийдөө боддог баг. Тэгээ тэрнээс өөр ер нь ирэх боломж байдаггүй гэж боддог байж магадгүй. Гэхдээ яг зарим нь мэддэг л баг л та. Гэхдээ бас тэнд дундаас бас нэг сонин төрлийн виза, working holiday гэдэг юм шиг тийм. Энэ хэр удаан амьдрах виз лээ ер нь. За энэ визанд бол энэ гэхдээ яг 2022 онд намайг ирэхэд яг юм байсан заяа. 18-аас 30 хүртэлх насны залуучууд тэгээд 1 жилийн хугацаатай холбогддог юм виза байхгүй юу? Яг тэр намайг ирдэг жил буюу 22 онд энэ зүгээр яг Монголоос хамгийн анхны 100 залуучуудыг энэ визагаар авах юм эрхэн нэгдээд одоо юу гэдэг юм гэрээ хэлцээр нь шийдэгдэж ч юм уу тий. Хамгийн анхны 100 залуучуудын нэгээр одоо ингэж визагаа мэдүүлээд амжилттай хүрэлцэж ирсэн гэх юм уу. Миний бодлоор яг энд нөгөө нөлөөлсөн нь би яг нөгөө сая өмнө хэлсэнчлэн Америк руу яг энэ төрлийн визагаар яваад ямар ч юм тийм асуудалгүй 3 сарын хугацаанд амьдарчаад эргээд ирсэн болохоор бас нөлөөлсөн байж магадгүй гэж бодоод байгаа юм. Гаралтанд нөлөөлсөн байх. Чиний бодож байгаагаар тэр үед чинь яг энэ чиглэлийн виз мэдүүлээ татгалцсан тохиолдол байгаа юу? Яг татгалцсан хэсгийг сайн мэдэхгүй нь ямар ч хэлээс амар удаан хугацаанд хүлээсэн виз бол байсан. 4 сард визагаа мэдүүлээд бараг 7 сар болтол хариу гараагүй ингээд хүлээлгтэй байгаад байсан. Тийм. Эдний чинь визаны угаасаа гарах хугацаа ер нь бол 90 хоногтой 3 сар тал гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр тэгвэл хүмүүсийн материалнаас тэр тухайн хүнээс л хамаарал бас хурдуудаа нь шийдэгдэх байх шүү дээ. Тийм. Одоо энэ визаны ер нь одоо л байдаг болоо чи мэдсэн үү? Судалж үзсэн үү? За ястаа мэдээ. Нөгөө визаа солилцсон болох таа. Тийм тий. Визаг мэдүүлэхийн чамд ямар материал хэрэг шаардлагацсан? Юу хэрэглэсэн чи тэр үед вэ? Надад болохоор мэдээж нийгмийн даатгал сүүлийн 1 жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай байсан. Тэгээд өөрийн амьдрах за нэг 6 сарын зардал гээд мөнгө бас даасандаа байршуулсан байх шаардлагатай байсан. Тий хэлний оноотой, IELTS-ийн оноотой байх хэрэгтэй. Хэд оноо? Би болохоор яг IELTS-аа өгөөд ерөөсөө 5 оноотой байсан. Яг Монголоос гарахдаа 5 оноотой. 5 оноо тэгээд тэр 5 оноо хүрч болгоцсон тийм болно. Болцсон тийм. Болцоо. 5 оноо гэдэг чинь бол зүгээр ер нь бол зүгээр ингээд ойр зургийн ярианы хэрэглээний төвшин тийм. Харилцах хэмжээний төвшөндөө байхад болоо гэсэн үг байхгүй. Ер нь нэг хүн чи энийг хийх нь тэрийг нь ойлгочихдаг хэмжээний л багт болчихж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Тэрийг нь баталгаажуулаад нэг IELTS зүгээр нэг доотлын 5 оноо л болчихж байгаа гэсэн үг шүү дээ. Харилцах хэмжээний англи мэдлэгтэй байгаагаа л хавсрах. Ер нь бол тийм шүү дээ. Баталж байгаа бичгээр гэсэн үг шүү дээ тийм. Чи яг тухайн үед 6 сарын хугацаатай ингээд амьдрах зардлаа дансандаа байршуулсан гэдэг нь ойролцоогоор хэд орчим төгрөгийн байршуулсан бэ? Үед агентаас ер нь нэг 10,000-аас 12,000 доллар гэсэн юм болов. Эсвэл яг бат санахгүй. Гэхдээ би яг нэг тэр хавцаа 25 сая төгрөг байршуулсан. Угаасаа таасанд байсан. Өөрөө хэлсэнхгүй би ингээд миний таасанд нэг ийм хэмжээний мөнгө байгаа болов уу гэдгсэн чи за болно ингээд. Тэгээд одоо яг 25 саяар таасандаа байршуулсан. Нэг өндөр үнэтэй байна. Тийм ээ. Ер нь бол нэг working holiday visa нь ер нь нэг тодорхой хэмжээний англи хэлний мэдлэгтэй. Тэгээд тэрийг IELTS өгөөд нэг 5 оноо аваад ингээд тэрийг баталгаажуулаад тэгээд нэг дансандаа нэг 20
20-с 30 сая төгрөгийн нэг 6 сар амьдрах зардлаа даачих хэмжээний зүгээр дансандаа мөнгө байршуулсан байхад бол ерхэд энэ визаны бор болчдөг юм байна. Тэгээд гол нэг нас цаацсан байж байгаа 18-аас 30 насны. Тэгэнгүүтээ энэ виза чинь за 1 жилийн хугацаанд ингээд гараад ингээд хүрээд ирчлээ Австралид. За тэгэнгүүт чи чинь ингээд 1 жилийн хугацаанд визад ирсэн. Одоо ингээд 2 жил хагас болчихоо явж идэг. За тэр нь яагаад юу болоод 2 жил болоодох вэ? За энэний өмнө би нөгөө нэг энэ визаны нөхцөл яг юу вэ? Энд хурж ирээд би яах ёстой байсан гэдгээ яриа. Дараа нь би виза сольсноо яриа. За working holiday visa маань болохоор ийм шаардлага нь 3 сар одоо ийм хүн ам их төвлөрөөгүй бүс нутгуудаар ийм одоо хөдөө орнууд гэх юм уу та. Газруудаар 3 сар ингээ ажилласан байх хэрэгтэй. Тэр нь за тэгэл 1 сар ажиллаад 2 сар амарч агаад эргээл 1 сар ажиллаад 2 сар амарч байгаа юм уу те. Ямар ч байсан жилийн хугацаанд 3 сар ингээд ажил хийсэн л байх хэрэгтэй. Одоо тэр нь нөгөө нэг татвар тайлангаар нь мэдэгдэж байгаа шүү дээ. Тэгээд хэрвээ тэх юм бол энэ визагаа дахиад 1 жилээр сунгаж болно. Гэх мэтчлэн ингэж дахин сунгаад 4 жил хүртэл энэ чинь амьдрах боломжтой. Яг 3 сараараа ажиллаад 3 сараараа ажилласан бол түүнийг нотлол визагаа дахиад сунгаал байна гэсэн үг. Working holiday тоолоод ингээд жилээр ингээд жил болгон сунгаад. Тэгээд тэр нь 4 жил хүртэл боломжтой гэсэн үг. 4 удаа хүртэл сунгах боломжтой. За. Ганц үе бол энэ амар даваад л. Тийм байна. Айгуу айтах юм. Тэгээд эхлээд би чи нөгөө Монголд багш байсан. Ямар ч юм ферм яг энэ төрлийн ажилтны ямар ч юм туршлага байхгүй. Тэгсэн эхлээд болохоор бид нар ийм олуула групп юм хүмүүс ирж байгаа байхгүй. Хамтаараа бөөнөрөө визаа мэдүүлээд нэг агентлагийн нэрний дор бөөнөрөө ирж байгаа байхгүй. Тэгээ бид нарыг энэчээ бас өөр компани тосож аваад одоо ийм 2 Монгол Австралиас харилцан компани ингээд ферм рүү зуучилдаг. Бас ингээд энд байрлах газар, хоол унд, сургалт бүх юм даана гэж хэлээд тэгээд бид хэдий чи маргал 7 хоног далайн хэрэг дээр амар сайхан ингээл гоё үзэж харж угаалж амарч байгаа л ингээд цаанаасаа хоолн цаанаасаа байрн цаанаасаа далайн хэрэгээр аялал тэгэл тэрний дараа та нарт гоё ийм үнгүү ийм фермийн анхан шатны сургалт ингээд 7 хоног та нар яг ферм дээрээ байрлаж ажиллана тийм сургалтанд хамрагдана гэд. Тэгээ тэр бүх зардал нь нөгөө юунда бидний төлсөн ийм шингээс үндэ орсон баггүй төлсөн үндэ. Тэгээд яг энэ Австралид буугаад ирсэн чинь бидний ийм нөгөө нэг одоо оюутны байр шиг ийм 2 давхар ортой ийм 4 ортой нэг өрөөнд бүр 6 ортой бид нэрийг 6 л ярьсан. Тэгсэн чинь шууд ингээд эрмээр нь холилдуулаад 6 ортой өрөөнд ингээд бүгд ингээд байрлуулж байгаа байхгүй юу. Тэгээд тэнцэнэ нэг Израиль 2 илүү 3 л хансан. Тэгээ яхад ингээд тэр үедээ ингээд жоохон юм Брисбенээрээ тойрж үзэл аялал ингээд сонирхоод тэрний дараачаас бид хэдийг нөгөө юунд авч одоо тэр фермийн газар л байгаа. Тэр нь болохоор одоо яг жоохон ингээд монголчлоод ярих юм бол зүгээр нэг гоё юм малтай айл. Гэтэ ингээд жоохон юм тустай одоо жишээлбэл өхрүүд нь нэг тустай, хонин нэг тустай. За яг өөрсдийнх нь юм амьдрдаг хэсэг нь нэг тустай. Тэднийх бас нөгөө нэг юм усан үзэм тариалдаг. Тийм малчин айлсан малчин гэх юм одоо юу гэх юм фермер. Тэгээд яг ясам дээр бид нар тэр айлд 7 хоногтой юу хийсэн гэхлээр ерөөсө тэр айлын нэм жим гараж ярих цаа гэх тэрэн дээр нь зүгээр сайхан газар мадрыг ухаж өгвөл малынх нь баас цэвэрлээ заяа. Тэгээ яг тэнцэнээс би юу сурсан гэсэн чинь одоо юу гэх юм бэ? 4 дугуйтай 4 дугуйтлаа унцсан заяа. Тэндөө. Тэг байк гэхээр байк биш зүгээр юм 4 дугуйтай. Юу лээ? ATV гэдэг лөө. ATV гэдэг лөө 4 дугуйтай мотоцикл. Тий, 4 дугуйтай мотоцикл унцсан. Тэр зүгээр автомат би угаасаа машин барьж чаддаг болохоор тэр надад ерөөсө сурахад нэг асуудал байгаа. Тэгээд за яг бусад ийм яг тэр фермлог гэхдээ бид нөр өөр бас Европын орны хэдэн залуучуудтай хамт бөөнөрөө хамт явсан байхгүй зөвхөн тэр ферм дээр ингэж бид нар бөөнөрөө байрлаад хамт ингэ сургалтандаа хамрагдаад тэгээд тэр фермийн эзэн маань одоо бусад ийм компаниуд руугаа дуурчилж ингэж явуулдаг. Тэрний наан яг зөвөр наад захын ийм машин техник тоног төхөөрөмжүүдийг барьж чадах юм анхан шатны мэлгүүдийг л тэр айлаас сурж авах юм байлээ. Тэгэхдээ яг нөхцөл байдал бол тийм байгаагүй. Тэгээд айлын газар мазар авах гэж байгаа шээ. Тэгээд чинь эхлээд за тэр айлд ч 7 хоног. Тэнгүүдээ за цаашаа 3 хоног Brisbane дээр нэг 6 ортой байранд ингээд оюутны байр шиг байранд байж байгаа. За тэгэнгүүтээ дараа нь 7 хоног тэр нэг айлын ферм дээр очиод газар шорооноор ажиллагээд
Тэгээ 4 дугуйтаа мотоциклонд сурсан юм. За тэгэнгүүт тэрнээс цаашаа. За яг тэгээд одоо бидний нөгөө сургалт дуусаад Тэр нь бол ер нь бол сургалт юм шиг байна шүү. Ахны сургалтаа дуусгалаа. Тэр айлтаа байхдаа бид нар нөгөө бүгдөө анкет бүглөөд тэгээд бид нарын бүгсэн анкетыг ийм газрууд руу явуулаад за тийм санал болгоод тэгэхээр нь тухайн газрууд нь за манад ийм 2 ширхэг ийм одоо хоньны ноос хэрэгдэг хүн хэрэгтэй байна. Эсвэл ийм үнэний ферм дээр манад ийм ажиллах хүч хэрэгтэй байна гэсэн хүмүүс ингээд сонгоод авчдаг юм лээ. Тэгээд биднэрт болохоор тухайн үед яг ийм нөгөө хоньны ноос хэрэгэх газар нэг хүн, үхрийн ферм дээр 3 хүн. Энэ бас хамгийн гоё нь яг заавал ийм нөгөө нэг мал аж ахуй талаасаа биш ийм нөгөө аслагдсан бүс газар зөөгч мөөгч хийж болно. Одоо яг заавал тийм нөгөө мал аж ахуй талаас биш. Тэр үед нь хэрвээ тийм ажлын байр байж чаддгүй тааруулаад. Hospitality work гэдэг. Тэр нээр бас гоё. Тэгээд яг тийм ажлын бас 2 санал манал бас ирж байсан. Тэгээд манай нэг найз хүн маань бас бүр ийм тусдаа айланд дээр очиж ийм all rounder маягийн ажил хийдэг. Тэгээд дахиад нэг найз маань одоо яг энэ уулруу гэдэг байгаа шүү дээ. Австралийн алдарт уул тэнцээ бас Alice Spring гэдэг бас ийм хотелд юу housekeeper бүр ингээд ганцаараа бие дагаа тий. Тэгэл яг ингээд нөгөө өөртөө шийдвэрээ гаргаад за би ингээд жоохон монголчуудтайгаа хамт явж ингэж ажилламаар байна гэхэл гэх нь хамт явал ганцаараа одоо ингээд юу ч болсон өнгөрсөн гэж ганцаараа бие дааж явах нь яваад би тэд болохоор нөгөө үхрийн ферм рүү явсан юм. Би болохоор зүгээр за би тийм бусдаас нарай хол за арай нэг тандгаар нөхөрлөөгөө явъя гэдэг. Тэгээд за бидний очсон талаар юу үхрийн ферм тэр болохоор бүр юм Австралийн нэлээ юм том групп амар яг юм нөгөө үхрийн фермээрээ дагнсан дотроо 7-8 жижиг юм үхрийн фермүүдтэй нэгдсэн юм том групп төр Виктория мужид очиж ажиллахаар атсан байдаг маа энэ ч тийм. Тэгээд анх энэчээ ирэхэд амар дулаахан австралч угаасаа нэг өвөл болдгоо дандаа л гой дулаахнараа байдаг штэ. Тэгээд өвлийн удирдлын хүртэл дандаа нэг нэмэх 10 20 морч байгаа. Тэгээд Монголтойгоо харьцуулсан чинь тэр нь бол надад нэг хүүтэн аваагүй би ингээд дан кэттэй л ирсэн. Тэгээ дээгүүрээс нэг зузаан хоос аваагүй ирсэн байсан. Тэгээ яг нөгөө Виктория орсон чинь амар хүүтэн. Яг нөгөө 8 сар чинь яг ийм өвлийн яг өвлийн хэд үе шүү дээ. Монголоор бол өвлийн 1 сар шүү дээ. Тэгээд яг тэр үе дээр нь дан кэттэй яг хүрээд ирж байгаа байхгүй. Тэгээд амар хүүтэн байгаад бид бас сонирхолтой нь бид хийдэг. За таад ингээд Мельбурн орчоод тэнцэнээс та нар нэг машин унаад ир үнэмлэхтэй хүн байна уу гэд. Тэгээд за миний үнэмлэх байгаа гэдэг. Монгол үнэмлэх гэсэн. Энд чинь бас Монгол үнэмлэхээр машин барьж болдог тийм. Тэгээд үнэмлэгээ явуулаад огт танихгүй. Ерөөсөө л ингээд хинж югаас танихгүй зөвхөн ингээд мэйлээр харьцаал ингээд очиж байгаа хгүй. Тэгээд тэр газраас очоод машинаа авчгаа. Тэгээд та нар энэ хаягаар ингээд манад хүрээд ирээ гэд фермийнхаа хаягаа зааж өгөө. Тэгээд бид 3 энэчээс 3 л явж байгаа. Бид 3 тийшээ ферм лүүгээ очоод машина хамгийн анх энэчээ тэгээ шууд биед байгаа машин бариад явц. Жохон эсрэг урсгалтай болоор жохон эвгүүл байсан. Гэтэ нэг амар урсгал сурж мурж ороогүй гайгүй. Тэгээд очисоод стамер хэцүү амьдрал ихэрсэн. За үхрийн ферм дээр очиод. Тий, үхрийн ферм дээр очиод би бол удаагүй нэг 2-7 хоног моног л болсон. Уусаа би бол тэсэхгүй байсан. Яг үнийг юу хийх вэ одоо 2-7? Би болохоор яг миний ажилласан хэсэг болохоор нөгөө үхрийн саалтуурны хэсэг байсан. Тэгээд өглөө орой 2 ээлжтэй. Тэгээд би болохоор бич гэж зүгээр ингээл цаанаас нь л хуваар зааж байгаа шүү дээ. Тэгээд би болохоор оройны ээлж нь гараад тэр нь ингээд өдөр 2-оос шөнийн 2 болтол. Үгүй би болохоор оройны ээлж нь шөнийн 2-оос өглөөний 2 болтол гэсэн үг. Бүр шөнийн ээлж шөнжингөө. Бүр шөнийн ээлж 12 цагаараа ингэж барьж ээлждэг. Зөвхөн 2 л ээлжтэй. Тэгээд би шөнийн ээлжин дээрээ тавигдаад тэгээд яг ажилласан нөгөө амар хүүтэн дээр шөнийн ээлжин дээр яг ингээд доогоороо ийм битүү цементэн тэгээд ингээл ийм нэгдсэн нэг газраас үхрнүүдээ оруулаад ингээ үхрнүүд нь яг ингээл одоо ийм тойрог зам дээр нэг нэгээрээ ороод ингээд зогсдог. Тийм зориултын. Тэгээд зогсохоор нь ингээд дунд нь ингээд дотроо бас өвсдөөгөө тэд нар ингээд өвсөө хийж байгаа хооронд бид нар саалтуурын хөхөнд нь углаад тэгэл тэр нь автоматаар өөртөө саагаал сагдаа дуусчаар саалтуур нь өөрөө доошоо унцдаг байхгүй юу? Тэгээд анх удаа тэгээ Австрали үхрнүүд харсан амар том биетэй. Надаас том үхрнүүд. Нүсэр биетэй. Тий, амар том биетэй байлээ Монгол үхрнүүдийг бодоод. Тэгээд яг тийм ингээд битүү ийм цементэн ийм орчин
Яг цаанаас ажиллаас болохоор бид нарт нөгөө усны гутал ийм бусад ийм зүгээр ажлын хувцснуудыг бол хангаж байгаа. Тэгээд бас ийм байрлах байр хангасан. Тэр нь болохоор 7 хоногийн $150 байсан. Нэг хүн юм. Тийм нэг хүний. Тэгээ өөрөөсөө яг нэг ийм жижиг за нэг 3-4-ийг харьцах ийм өөрөөтэй. Өөр өөртөө гэсэн өрөөтэй. Тийм газар анх очиод тэгэл эхлээд яг сонирхоод гоё ингээл ажиллаа хийж болмоор юм шиг байсан юм нэ. Яг миний шантарсан нь амар хүүтэн. Тэгээд баран иймэрхүү том ийм нөгөө шалангтай ус нөгөө өхөрнүүд чинь ингээд яг орж ирэл ерөөсөө товт ингээл баан шээ. Тэгэхээр тухайн орчныг газ тэр дор нь ариутгах хэвээр. Тэгээд амар гар дараад доороос нь нөгөө усны гуталтай бүтэн цементэн дээр шүнжэнгөө ингээл өдөр болтол ажиллаж байгаа учраас бүр ингээ хүл гараач мэдрэхгүй би бүр хуруугаач мэдрэхгүй байсан. Тэгэл нөгөө юунуудын бааснуудын нэг том турбаа ороод зайлал ингээл усаар хүүхүүдээ усаар штэ даарж явж байгаа чи. Тэгээд ийм саалтуурн дээр зогсоод тэнцээ бас нэг англиас ирсэн нэг өөр нэг бас залуу яг адилхан визээр ирсэн залуу байсан. Тэр болохоор намайг ялчгүй ингээд дараад байсан болохоор чи ороод амраа халуун суучаад дулаацаад гараад ирээ гэж намайг хөргийн амтан бас тухайн үедээ нөгөө эрэхтэй хийгээд сурцсан болохоор тэгжиж нэг 3 хоног хүрээгээл тэгэл 4 хоног ажилласан юм аа би. Тэгээд 2 хоног амраад дараа 7 хоногийн шифт гаргаж өгөөд тэгээ би за үнэхээр яг тийсгүй. Тэгэл 4 хоног нөгөө хүүтэн цементэн дээр усны гуталтаа зогсчоор нөгөө эмэгтэй хүмүүс чинь доороосоо дарахаар цэстэд төлдөг байхгүй. Тэгээ би бүр цэстэд төлдлөөд бүр алингаа алдаад байсан. Тэгээд тижэнээсээ за боли ингээд энэ яг яасан юм дээр ямар ч хамаатан таньдаг юм уу юу ч байхгүй. Тэгэл за зүгээр ирсэн газар руугаа буцъя. Шалтгаан нараад улаах юм байна. Мерсмен нараад улаахаа. Тэгээд ирсэн газар руугаа буцахаар шийдвэр гаргаад байраа ингээд маркетплейсээр нэлээ хайгаад тэгээд эхний нэг хайсан хүндээ скамд болоод гэхдээ би мөнгө төлөөгүй байсан л да. Азараа. Тэр яасан гэхээр би нөгөө бүр Брисбен руу буцаж ирэх тикетээ авчаад ингээд шууд байрлах газараа очиод би онсоос буугаал тэр газараа очиод шууд амьдрах газараа хайж байгаа шүү дээ. Тэгэл нэг залуутай аваад чатлал ингээл хид үе яг үе нэтэрээ гэж асуугаад байжсэн. Сүүлдээ нөгөө залуу чинь чаталжсэн аа. Одоо манад хоёулаа л амьдрал өөр амьдрдаг хүн байхгүй. Чи бараг түрээс төлөөд яах юм бол бүр чи одоо бараг хоёулаа ингээл сайхан амьдрал хамгийн миний нэг буруу хийсэн юм нь би тэдэн цагаас онгоцоос буунаа гэд нөгөө цагаа явуулсан байсан. Би өөрөө тэрэндээ жаал айгаад тэгээд за энэ одоо ирсэн ч одоо өнгөрсөн одоо би уус танихгүй юм чинь гэж бодоод тэгэл уухгүй тэгсэн хэрнээл тийм зүйлтэй толгарсан хэрнээ уухгүй дахиад би маркетплейсээ зар хайж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр болохоор нэг юм энэ хуваараа бизнес эрхэлдэг яг нэг Ози хүн байсан. Гэр бүлээрээ энэ амьдардаг азар сайн хүн байж таараа тэгээд намайг бүр онгоцны бодлоос ирж тосож авч ирсэн өөрөө. Тэгээд би бүр шөнө 12 цагт буугаад тэр хүн өөрөө би өглөө 7 цагаас буцаад ингээ Америк руу нислэгтэй. Гэхдээ яг хуу чи ингээ ганцаараа холоос ирж байгаа энэ таньдаг хүн байхгүй юм чи чамайг би тосоод авъя гэх. Тэгээд нэг сони юм нь болохоор одоо ингэсэн чинь энэ ч нөгөө нэг хүмүүс дугаараа өөрийнхөө нэрээр ингээл хүссэн үг мүгээр авч болдог штеп. Тэр нь их сонирн байсан. Яг тэгэхээр би нөгөө тэр хүн тосож авах гээд тэр хүнээс таны машины дугаар юу вэ гэд би асуусан байхгүй. Тэгсэн чи өөдөөс Даниэл гэд улаан өнгийн ингээд ингээ машина хийж байгаа байхгүй. Тэгэхээр би үгүй та ингээ машиныхаа дугаарыг явуулцгаа гэдсэн дахиад Даниэл гэж нэр нь өрөөд ирлээ. Тэгээ би бүр гайхаад за гэл тохоо видео өнгөрчөөл утасныхаа дугаараа солилцсон байсан. Тэгээ би яг онгоцны буудлаас буучаад харсан чинь нэрнгээсээ яг дугаар нэртэй машины дугаар. Тэгээд би нэг дугаараараа юу нэрээрээ ч гэсэн авч болдгийм байна гэ. Тэрийг нэрээ мэдээж авсан. Тэр сонирн байсан. Тий. Эдний энэ машины номер нэрээ хүссэн үг бичиж болдог тий. Тэрнээс тавай. Заавал Tesla дугаараа Tesla гэж үг төгсөн. Тий. Тэгээд тэр чинь нэг яг зүгээр хямдхан ч юм уу эсвэл өнгөө өгдөг дугаар нь бол зүгээр янз бүрийн дуу тоо усны цуглуулга тий. Тэнгүүд хүмүүс нэг өөртөө сонирхлоороо дуртай өнгөө сонгоод дуртай бичүүлэх үгээ сонгоод тоо юу өсөөгөө гэдгийг бүх юмаа сонгоод тий. Артлага бэкграундаа өгсөн шүү дээ. 70 хэрэг мэрэг юм болгочихсон тий. Тэр нь бас аюу сайн юм байна тий. Тэгээд би тэр хүнд яагаад итгэсэн бэ гэхээр ингээд зураг гүйлгээд харсан чи яг ингээд нөгөө гэр бүлийнхаа зураг тавьсан байсан байхгүй. Тэгэхээр би за яаж л гэр бүлтэй хүн юм байна гэж гайгүй юм байна тий. Тэгэл анх Брисбенд огтын танихгүй хүн байхгүй. Тэгээд ийм гоё сайхан сэтгэлтэй Озитад харж тасуулаад тэгээд гэрт нь очиж амьдраад тэгэл тэр хүн маань яг
азар нөгөө хүүхдүүдтэйгээ эхнэр хүүхдүүдтэйгээ байдаг гэсэн. Хүүхдүүд нь гэхдээ бас ингээд өвөө эмээр өгөө ирж очих юм байдаг болохоор асуудал байсан. Тэгээд надад болохоор би ингээл би өстө Монголоос ирсэн мэрсэн ингээл нэг чадахгүй анх ингээл тийм амар юм ярих амар хүсэлтэй. Тэгээд зөв буруу ч гэсэн хамаагүй амар ярьдаг. Тэгэл би өстө ингээл ийм туулаад өхрийн ферм дээр очиод ийм хэцүү байсан ингээл хамаагүй маа ингээд яриад ирдэг байхгүй замдаа. Тэгсэн чинь хөөрхөн амтаа чи надад өгсөн ганц зөвлөгөө чи ингээд монголчуудаа олоо. Монголчуудаагаа уулзаад ингээд цаашаа ядаж ажилд өрлөө олон чи өөрийнхөө хүмүүстэй хил усаа олцоход хурдан гэж зөвлөөд тэгээ би яг за гэд тэдний нэг 3 хончоод нэрэл яг монголчуудаагаа хайгаал ажил төрөл хайгаал энд юу нь яах вүлээ гээл тэдний байхдаа амьдралаа нэг арай жоохон зэгцэлж ирсэн тий. Тэгээд марлаа найзтайгаа танилцсан байдаг юм аа. За. За хоёулаа энэ сая дундуур нэг юм орчихлоо. Working holiday visa нь болохоор өөрөө заавал 3 сар ферм дээр ажиллах хэрэгтэй. Уулна. Тэгсэн чинь ферм биш ийм аслагдсан бүснүүд. Тий, ер нь аслагдсан бүснүүд гэдэг хүмүүс сууршмал баг суурсан газраар тий. Чи болохоор нэг сар баг хөрсөн өрөөгүй Brisbane буцаад ирсэн. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь тэр одоо ферм дээр ажиллаж байгаа хүмүүс чинь ер нь бол 3 сар ажиллана гэсэн бодолтой байдаг байсан уу? Тэгэнгүүт чамайг болоод буцаа Brisbane руу явлаа гэнгүүт ч одоо ер нь юу гэхөө. Тэгээд тэрэн дээр чинь чамд ямар нэгэн бизнес дээр чи ямар нэгэн мэргэжнээс чи ямар нэгэн асуудал үүсчихсэн үү? Тэгээд дараагийнхаа бизнес лөө яаж шийдвэр гаргаад яаж хөрвөж ингээд өөрчлөлт хийгээд явцсан бэ? Энэ болохоор надад ямар нэгэн ийм имэйл энэ төр ирээгүй. Яагаад тэгэхээр би жилийн хугацаанд надад 1 жилийн виз байгаа тийм үү? Би эхний 9 сардаа амраад үлдсэн 3 сардаа ч ажиллаж байна. Эхний 6 сардаа амарч агаад голын 3 сардаа ажиллаад голд нь 1 сар ажиллаад болоод 1 сар ажиллаад болсон ч ингэсэн ч болно юм уу? Уян хатан. Тэгэл ер нь бол эхний 3 сардаа ажиллах хэрэгтэй гэсэн юм ерөөсөө байх. Нэг очисон газараа бол заавал 3 сар бол биш. Үгүй. Тэгэхээр чи өнөөдөр нэг 10 хоног ажиллаад сар амраад дахиад нэг 10 хоног ажиллаа явсан шүү ингээд үсээр гад 3 сарын хугацаагаа л гүцээч юу гэж байна. 3 сараа ажилласнаа л гүцээсэн бахан болоод болж байгаа. Тэгэхээр энэ визаныхаа давуу тал нь агиух давуу тал агиух уулна гоё юм байна. Залуучуудад яг гоё. Ялангуяа ганц би залуучууд. Тэгээд дээрэс нь яг энд ингээд яг ганцны газар юм хотеллар ч юм уу эсвэл ингээд ийм ресторанаар ч юм уу ингээд ажиллах боломж байгаа ч гэсэн дийлэнх олдож байгаа ажлын хувьд бол нэг фермерийн ажлууд байгаа. Тэнгүүд Монголд хэрвээ байдаг 18-аас 30 насны тэгээд дээрэс нь англи хэлээр ингээд тодорхой ингээд өөрийгөө танилцуулж байгаа ойлголцох хэмжээний хэлтэй байвал ферм. Тэгээд дээрэс нь Монголд нөгөө нэг мал дээр байдаг гэсэн. Тийм мал дээр өссөн, хонь малтаа зууралдаж, өхөр малтаа зууралдаж өссөн тийм мэдлэг чадвартай ч юм хүн байвал энэ ингээд working holiday гэдэг визагаар ирэнгүүтээ тэрийг жил болгон давтаж сунгасаар агаад 4 жил байх боломжтой. Тэгэнгүүтээ 4 жил байжгаад төгсгөлийнхөө жил дээр хувь хүн хэрэг хүсвэл виза солиулаад энэ би ингээд 4 жил сурчлаа, ажиллаа. Одоо би энд сурмаар байна гэд дахиад сургуулийн виз мэдүүлээд сургалтаар ингэ байх боломжтой. Тэгэхээр үргэлжлүүлээд байх боломжтой. Тэ? Одоо гэхдээ бас визний нөхцөл солигдоод өөр болсон байж магадгүй. Виз ингэж сольж хөрүүц солихоо бас болцсон байж магадгүй. Энийг сайн судлах хэрэгтэй. Тий. Тэгэхээр яг визний оронд гэж солих боломжтой үг мэдгүй. Ямар ч нөгөө нэг BDD-г яг ирсэн тухайн үед чинь нөгөө нэг аялын визээр ирсэн байжгаад виза солиулаад ингээд сургалтыг болгочих болдог байсан чинь өнгөрсөн жилээс эхлээд болчихсон шүү дээ. Одоо бол ерөөсөө ямар ч тийм боломж авахгүй болсон. Тэгэхээр бас энэ дээр хүн ийм фермерийн ажил бас нэг гоё нөгөө нэг жимс хураалтын ажиллаад. Тийм. Янз янзын жимсүүд хураалт. Үзэл усан усан банаа удирлаасаа болоод бас тэр нь бас тоологддог юм бас гоё. Заавал ийм юутай биш. Хөдөө ажил. Зүгээр бас та зурлах талбай. За. Окей. За тэгээд виза яаж сургалтыг болгоцсон? Виза яасан бэ ойлооч одоо? За тэгээд энд ирээд визаа солихын өмнө энд ирээд эхлээд монголчуудтайгаа уулзаад ажил нэлээд хайж байгаа нөө яг ингээд ганцаараа ирсэн би ардаа нөгөө нөхөр хүүхдээ үлдээсэн авмаар байдаг боломж нөхцөл юу байна гэд агентлагтайгаа бас ярилцж байгаа. Тэгээд эхний ээлжинд би болохоор бас нэг гоё энэ аэропортын тийшээ нэг буудалд би байрлаж ажилладаг гэсэн. Яг тэгэхээр би ингээд Sunny Bank гэдэг нь одоо Sunny Bank Airport хоёр нь ингээд хоорондоо нэлээд зайтай. 30 минут гэж байна. Машинаар явахад 30 минут. Машинаар явахад 30 минут. Би дөнгөж ирсэн машингүй. Машин баг автобусаар явахад бараг цаг 30 минут. Тийм, цаг 30 минут. Тэр хэвцээ байсан. Тэгээд бас инээдтэй тэрний наан ингээд зүгээр л буудалд өрөөний үйлчлэгчээр ажилд орох гэж байгаа шүү дээ. Тэгээд анкет бүгэлсэн чинь за ингээд хурж ирээд ярилцлаганд ороорой гэд. Тэгэл яг энэ хотын төвийн
ийм томоохон буудалд ярилцлаганд зүгээр л ийм өрөөний үйлчлэгчээр ажилд орохын тулд 14 хүн тэр дотор байсан. Тэгэл тэд нар за өөрсдөө танилцуулцаарай гэд хэлэхлээр нь би өөрсдөө танилцуулаад тэгэл тэд нар дундаас за гэж нэгийг сонгол гараад. Нэг л хүн аа. Тий. Тэр бүр амар сонирхолтой байсан надаа. Би өөр итгэхгүй зөвхөн ийм өрөөний үйлчлэгч дээр л 14 хүн сонгож шалгаруулалт нь харж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь яг ингэж хайж хагаад бас тэр аэропортны юун дээр буудал ажилд ороод тэгээд 1-2 өдөр ажиллаж үзэж хагаад за болох юм чи манад ингээд хамгийн гол нь би нөгөө сургалтын визтэй биш болохоор надад ажиллах эрх чөлөөтэй байхгүй юу. Хэдэн цаг ажиллаж байна. Тэгэхээр би ингээл хичээл мичээлгээ салгардах юм байхгүй учраас зөвхөн яг ажилдаа төвлөрөөд явж байгаа байхгүй. Тэгээд тэр буудал ингээд ажиллаад хамгийн гол ингээд нөгөө зайн хол нөгөө найзынхаасаа ажилдаа явах гэхээр холдоод байсан чинь манай буудлын менежер санал болгосон. Чи ингээд бид нар чам нэг өрөө ингээ гаргаад өгье. Чи энэ ингээд байрлангаа манад ажиллах. Тэгэхгүй бол чи өглөө ирж очихдоо яаж ч эрт гарсан л ингээл 8:30-аас эхлээл ажил эхэлдэг байлаа гэхэд би өглөөний 6:50 хамгийн ихний автобус явна. Тэрэндээ амжиж сууж ижил бараг цагтаа амжиж очино. Тэгэл амжихгүй болвол ингээл миний очих цаг 30-30 минутаар 30 минут нь нэг л удаа автобус ирдэг. Тэгэхээр 30-30 минутаар би ингээд миний очих цаг хойшлоод байгаа байхгүй. Тэгээд тэр чинь ганцхан автобусаар биш 2 автобус, 3 автобус дамжиж энтер явдаг. Тэгээд тийм байсан болохоор менежер маань бас ийм давуу тал олгоод за чи ингээд байрлаад ажиллаж. Тэр нь бас хөөхөн ингээд зүгээр ийм агуулгын өрөө байсан. Ингээд яг нэг гоё нөгөө буудал учраас ийм илүү ормоор ингээд цагаан хэрэглэн ойр зургийн бүх өмнө цаанаасаа тийм нөгөө хэрэглээгүй яг шинэ юмнуудаа эскалатанда хадгалдаг. Тэрийгээ ингэж надад зориулж өрөө болгож гаргаж өгөөд. Би ингээд яг нэг ийм буудлынхаа өрөөнөөс гарангуут манай менежер ингээд хамаг юм аваалцсан ажиллаа хийгээл ижээний нэг жижигхэн галтгуудаа тэнцэн би хоолоо гэл ингээд үүдээр гарангуут ресепшн яг үүдэнд ингээд бүр дотроо ийм буцалсан ингэж ажилладаг байсан. Тэгээд нэг 3 сар хэртэй ажилласан уу. Тэгээд тэгэж ажиллах хугацаанд би визагаа сольж болох юм байна гэдгийг нөгөө агентлагтайгаа ярилцаж мэдээд визагаа ийм хэлний бэлтгэлийн визагаар сольсон. Уул нь эхлээд яг ийм нэгтлэнгийн ийм курсээр эхлээд солиод хэлний бэлтгэл дээр нэмхэн нэгтлэнгийн дипломын 1 жилийн сургалтаар визагаа сольсон байхгүй юу. Тэгээд яг ингээд хичээлдээ хэлний бэлтгэлээ дуусаад нэгтлэнгийнхаа ангид орох болсон чинь суралцагчдын тоо бүрдээгүй гээд анги маань хаагдсан. Юу ч харин тий. Бас тийм байна. Бас ийм тохиолдол байна. Тэгээд тэнцэнээсээ би дахиад сургуулаа солиод өөр сургууль руу ингээд юу урилга хүсэж сургуулаа сольжсэн тохиолдол бас гарсан. Тэгэхээр зөвхөн жижиг коллеж л та энэ маань. Тийм байна. Бас тэр мэрийгээ сайн бодолцож үзэх юм байна. Тийм байна. Хэрвээ тийм юм хийх гэж байгаа бол ер нь яг сурна л гэж бодож байгаа бол аль болох жижигхэн сургууль, жижигхэн хямдханы удаад ч юм уу тийм жижигхэн сургууль, жижигхэн коллеж ер нь сонгоод их юм шаардлага байна. Одоо гэхдээ энэ угаасаа бас нөгөө бизнесээ болоод жоохон тэгтэрсэн байж магадгүй. Тэнгүүч угаасаа нөгөө жижигхэн сургууль, жижигхэн коллеж ч юм уу эсвэл нэр хүндгүй хүмүүс мэддэггүй ч юм уу тийм байх тусмаа бизнесний гаргалтанд аягүй их нөлөөлдөг. Тийм яг үнэ. Сайн сургууль, үнэтэй төлбөртэй сургууль байх тусмаа бизнесний гаргалтанд илүү нэмэр болдог. Уулна тийм. Гэтэ яг тухайн үед тэнгүүд тухайн үед болохоор ингээд ер нь аягүй их янз бүрийн боломжууд их байгаад байсан. Шалтгаан нь нөгөө дөнгөж ковидын дараа Австралиач нөгөө өөрсдөө бүх оюутнуудаа гаргацсан байжгаад бусад оюутнуудаа татах зорилгоор бараг нөгөө хоосон цаас өгсөн ч бараг виз гарах гэдсэн тохиолдол үе штэ ер нь бас айгу бараг л бодлогын баг тийм байх гэдэг штэ. Тийм тэгээ бас дотроосоо байсан болохоор бас виза маань хурдан гарсан. Ер нь ингээд визнууд амар хурдан гараад эхэлсэн л дээ. Тий. Тэгээд бид нар дунд чинь нэг 24 цагийн дотор визагаа авсан нөхөр байгаа штэ бас. Тэгэхээр тухайн үеийн тийм боломж бас тийм байж таарсан. Буудалд ажиллаж байгаа визагаа солио. За тэгэнгүүт нөхөр хүүхдийн хэзээ хүрээд ирчихвэ. Эхлээд би сургалтын визаа авчаад араас нь нөхрийнхөө визаг мэдүүлээд тэгээд маань нөхрийн визагаас айгүй хурдан гарсан. 7 8 хоногийн дотор гараад тэгэл визаг нь гарангуут нь шууд тухай хамгийн ойрын нислэгтээ онгоцныхоо билетийг аваад тэгээд нөхрөө зөвөр амар хурдан л авсан. Амар хэцүү байсан. Яг нөгөө амар гоё тухтай амьдралаас гараад гинт ийм нөхөр хүүхдээсээ хол ингээд гиснэ ганцаараа бие дагаал ингээл амьдарсан чинь амар хэцүү. Яг ийм ганцаараа амьдарсан ийм 6 сар надад бол амар хэцүү байсан. Ойлсноо. Тэр их зүг ойлсноо. Зүгээр ингээд нөлөөс гарахгүй зүгээр л ихэр татаал хөвтдөг болсон зүгөө. Ингээ буудалд өрөөндөө нөгөө ганцаараа тэгэл
өдөр ажил эрт ингээд 1:30 моч гэл ерөөхдөө таарчдаг буудалч өглөө эхлээд газ 2-оос хүмүүс ирэхээс өмнө цэвэрлээд дууссан байх хэвээр. Тэгээд 1:30 гэл яг ажиллаа дуусгаад өрөөндөө ороод нөхөр хүүхдээ санаад уйлаа хөвчийдэг. Хараач байгаа байлаа. Би яг Монголоос энчээ ирэхдээ яг нэг 48 кг орсон баг. За нэг 48-аас 50 хооронд байсан. Тэгээд нөхөр хүүхдээ санаад хоол идэхгүй зөвхөн ийм яг ийм нөгөө том 600 г юм билүү эмэндээ мууттай байдаг шүү дээ. Эмэндээ маавлуур хоол идэхгүй чихрээ идэл ингээл байж байгаа л 7 ногтой 3 өдөр яг өдөрт галтгоондоо орж нэг л удаа хоол хийж очиод бусад үед нь дандаа чихэр идэл өөрийгөө нэг стрессээ тайлах гэдэг шүү дээ. Гэрээ санаад байгаа сэтгэлээ хуурах гэж идэв шүү дээ. Тэгээд 60 кг болсон байт юм аа. Тэгээ маа нөгөөрөө анхаарчаад чи ямар таргалцсан. Би чинь тэгэл тэр үгэнд нь гомдол. Тэгээ шүү дээ. Чи бүгд 6 сар өөрөө тэрийгэ мэдэхгүй ингээл заагүй мэдэхгүй ч гэж анзаараад байгаа юм л да. Гэхдээ бүр яг тэгэж юм бараг 12 кг нэмсэн гэж бодоогүй юм чинь. Уусаа ингээд Монголоос авчирсан уснаа таархаа байлаа. Тэгсэн нөгөө аргагүй ингээл амар чихэр идэл стресстэй гэрээ санаал ингээд байсан болохоор бүр ингээд өөрөө ч мэдэхгүй амар тархлаа. Одоо тэгэл тэрнээс хойш торох гал хичээчлээ та. За тэгээд нөхөр хүүхд ирээд бөөм баяр. Одоо тэгэнгүүт чи энэ дэр нэг юм байгаа штэ. Ямар нэгэн байдлаар эхнэр нөхрийн аль нэгэн сургалтын визаар ирсэн ч юм уу ирэх гээд виз нь гарчихсан байвал түүнийг дагаад эхнэр нөхөр хүүхдүүдийнх нь виз нь дагалдан визаагаар 100% гардаг. Ер нь заавал гарах ёстой. Хуулиндаа тийм. Тийм, ер нь бол. Тийм. Тэгэнгүүт тийм учраас тухайн үед визийн гаралт нь сайнч байжсангүй дээрэс нь номигийн ван сургалтын виз нь гараад болчихсон байсан учраас нөхөр хүүхдийн виз бол ямар ч асуудалгүй шууд гарах боломжтой гараад бүрээд ирчихэж байгаа. Нэг нэмэлтээр нөгөө working holiday виза бол ямар ч тийм дагалдан байх. Working holiday байх. Тийм, ямар ч дагалдан ардаасаа ийм нөхөр хүүхдээ авах боломж юу ч байхгүй. Яг сургалтын виза болгож байж нөхөр хүүхдээ авах боломжтой. Тийм учраас визагаас. Тийм. Тэгээд нөхөр хүүхдээ авахын тулд тэр санаж битгэрсэн зэвтэхийн тулд сургалтын виз болгосон тийм. За нөхөр өрөөд ирэнгүүт чи буудлын боломжтой очиж хэвтэж ойлгох шаардлагагүй болоод бүтэн хичээлдээ яваад өөртөө анхаарах боломжтой цаг үе ирээд нөхөр ажиллаад ингээ боломжинд бүрдсэн тийм. Санхүүгийн хувьд ч гэсэн өртгийн санхүүгийн хувьд өртгийн хувьд амьдрах амжиргааны зардлын хувьд ч гэсэн айгүй боломжтой нөхцөл байдал хүрээд ирж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ ч нугасаа нэг эмэгтэй хүмүүсийн ажлын цалин, эрэгтэй хүмүүсийн ажлын цалин тэнгэр газар шиг өөр. Бараг нэг дахин илүү. Бүр нэг дахин хамгийн багадаа бараг нэг дахин илүү шүү дээ. Шинээр ажилд орж байгаа хүн гэхэд л бараг нэг дахин уулзах хэмжээ болждаг шүү дээ. Тэгэхээр айгүй том даваа тал өсөж байгаа шүү дээ. Ер нь ирээд хэр удаад удажиж ажилд орлоо? Манай нөхөр яг 2 сарын 14-нд бууж ирсэн. 13-нд наашаа нисээд 14-нд ирсэн. Валентинаар их харин тийм яг Валентинаар ирсэн. Амар тал санаад байна. Ой ирсэн шүү. Тэгээд тэгэхэд талаар би нөгөө буудалтаа байрлахаа болцсон байсан. Яа тэгэхээр нөгөө нөхөртөөгөө хамт байж болохгүй учраас болохгүйгээд тэгээд ийм тэлэн өрөөлөө хажуу өрөөлөө нүүж ороод тэгээд нөхөр маань ирсэн. Хамгийн гол нь нөгөө юуг байсан. Яг ирсэн чинь нөгөө 2 сард ингээл лонгийн уртын амралтын дараа ингээл хүмүүс нэг ажиллаж игдэрэхгүй ажилтаа ч ажилгүй ч юм уу байсан шүү дээ. Тэгээд амар их монголчууд бас ирсэн ингээл хаасайгүй ажил хайсан хүмүүс байж тараад тэгээд нөхөр бол бараг 4 сарын 10 хэд 14 мөрөн хүртэл нэг өдрийн л ийм ажилд явдаг. Тийм, офис ажилд явдаг байсан. Тэгж жагаад яг 4 сараас энэ компанид ороод одоо ийм steel fixer буюу төмрийн ажил хийж байгаа. 4 сараас хойшоо ингээд огт солихгүйгээр ингээд нэг компанид тогтсон ажилтаа болсон. Ер нь энд чинь нөгөө нэг яг юм тогтсон компанидаа яг тогтсон мессен дээр тогтсон ажлаа хийнэ гэдэг нь өөрөө амар давуу тал. Тэр нөгөө нэг авах цалин тодорхой, хийх ажил нь тодорхой. За тэгээ бүх юм амар болчдөг. Тэгээд яг тийм тогтсон ажил байхгүй болонгууд чинь энд тэндээс нөгөө офис ажилд яваад эхлэнгүүт чинь амжиргааны зардал ч юм төлөвлөхөд хэцүү болчихдог. Тэгээд энэ чинь бүх юм 7-7 хоног байрны төлбөр бүх юм 7 хоног үргэлжлүүлэх болохоор айгүй хэцүү болчихдог тийм. Танаа нөхрөөс нэг юм сонссон л та. Зөндөл ярьж илээ. Тэгээ тэр танаа нөхөр уулна Австрал биш, Австри явах гад онгоцон цуусан чинь Австралд ирсэн байсан гэдэг. Яг юу болсон? Яа, танаа нөхөр яагаад Австрал руу явна гэж бодоод онгоцон цуусан? Гүй, Австрч биш. Ууг нь бол бүр Нидерланд гэхгүй юу? Бүр Нидерланд. Нидерланд байсан. Тэр юу болсон гэхэлэр нөгөө анх агентлагтайгаа очиж уулзаа. За ингээд гэр бүлэрээ гадагшаа гарч ажиллах боломжтой улс юу вэ гэж ярилцаад эхлээд Нидерланд руу ийм магистрийн виза мэдүүлээд тэгээ бараг 2 сар хүлээгээд
бүр урилга нь ч ирэхгүй байсан. Тэгсэн нөгөө агентлаг маань надад ийм Австрали айгүй юм боломжтой гарал сайн байгаа. Чи ингээд энэ чиний яг одоогийн нөхцөл байдлаас бол энэ working holiday visa чи өмнө нь ийм туршлагатай учраас илүү давуу талтай байна гэд. Тэгээд яг хуу Нидерланд ингээ Европын орнуудыг судалж агаад нөгөө Австрид дүүн бас ажилладаг амьдардаг байсан. Тийм болохоор Европын орн учраас Австри гэл одоо өөрт нь арай дотн үлдсэн юм мэдгээд яг өөрөөс нь асуухгүй. Тэгээс ер нь бол анх яг ийм төлөвлөгөөний хувьд бол Нидерланд байсан. Тэрэн дээрээ нэг хариу удаашрч хаар нийшээ өгсөн чинь маш хурдтай гараад ирсэн. Тэнгүүд танаа нөхрийн чинь ярьж байгаагаар болохоор би бол Австри явах гээд онгоцон цуусан чинь Австрал дуучсан гэж яриад байгаа шүү дээ. За. Тэр нь болохоор миний нэг өмнөх нэг 2 3 влог орсон байгаа. Тэрэн дээр манай Эрка гэдэг дүү одоо намигийн нөхрийн талаар ярьсан байгаа. Хоёгаа гэдэг нөхөр байгаа. Тэр нэг загасан барих гэж хагаад 70 дундыг нөхөр байхгүй юу? Би тэрийг мдээгүй байсан. Би бүр влог үзээд мэдсэн ш. Тэгээ шууд ингээ яж хат өөрөө гараа явсан. Тэгэл яг балконоор ингээд нөхрөө эргийг хараад сүхвэйгаа. Хар шөнө болсон шөнө 2 3 цагт ингээд далаа дотор ингээд унжид хувцтай ундаг. Яа, өстэй аимшигтай. Би угаасаа тэгээд яг одоо ингээ эргүүлээд бодоход өөрөө болоод надаа би чамд хэлсэн гэдэг аахгүй. Тэгээд зөөр юм нойтон гуталтай л ирсэн. Кэтэн орсон ирсэн. Тэгээд би яасан гэхээр усан дунцсан гэхээр би аанда зүгээр гутлаа усан дунгаасан юм байна гэж ойлгоод тэгээд хэрвээ үнэхээр ингээд өөрөө байсан бол би өстэй усан дунаад манаа тэгээд нэрээ гэж унаад хөл бүлгүй гэдэг. Угаасаа намайг уурна гэдгийг мэдчихсэн ухалтай. Тэгэл айгүй би ууралж дахиж юу загас маасан санаад яваа. Чи загсан чи уулахгүй шүү дээ чи. Тэгээд тэгэж тэрийг өөрөө бодоод зүгээр усан дунцаа гэх хэрэг хүндээ аргалцсан. Оёо тэр загсан яваа. Тэгэл би ч нөгөө жилээс хийшнүүдтэйг орой болохоор ингээд амар гоё харагдсан. Тэгэл тэрийг би ингээд гогдод татахгүй юу. За гогдод татал гэж манай хойгаа андаа энийг араа энэ бараг гарч ирэх нэ гэж далаар унаа. Бүр таалгаад унчих юм чинь би ч бүр сандраа доош харж байхгүй байж ирсэн нэ гарч ирээд нүүдэн үдгээс татаа гаргаж ирсэн байхгүй юу. Хүн шатруу сэлэх гээд чинь тэгж мгээ гарч ирсэн нэ. Йоо андаа энэ утас нь орчиж веб нь орчиж хөл хөрөхгүй байх шүү. Хамгийн гол нь ингээ нөхрөө загсанд явуулдаг нь нөгөө эрэгтэй хүнд яг өөрийн гэсэн өөртөө ингэж ярилцах, тайвшрах, дараа чи ажиллаа төлөвлөх ийм ганцаараа байх орчин хэрэгтэй учраас би амар нээлттэй явуулдаг хгүй угаасаа ингэж ийм компьютер тоглоом, шоу, цэнгээ ийм юм байдаггүй учраас яг өөрийнх нь сонирхлыг ийм юмд нь огт ийм хорих хязгаарлалтай байхгүй явуулдаг. Тэгээд хэрвээ яг тэрийг би мэдсэн байсан болоод бараг тэр нь хоригдох байсан байна. Магадгүй чи дахиад ус руу унчвал яах вэ чи? Харин тийм. Хоёр хүүхэдтэй гэд боо юм болно шүү дээ. Тэгсэн чинь тэр нь бүр одоогоос 2 жилийн өмнө болсон байсан байгаа. Үгүй юу? Тийм. Тэрнээсээ хойш нөгөө одоо ингээ явцсан. За бидний нөхрийн тал баянгийн талаар нэг тиймэрхүү. Хөөхөө маань хөрхөө. Тэгээд сурж илаа, ажиллаж илаа, амьдарч илаа. За тэгсэн чинь дунд нь гинт нэг юм баяртай мэдээд ирэлцээ. Дүү маань жирэмсэн болсон. Хоёр дахь маамаага тээж хэлсэн. За тэр мэдрэмж ямар байсан? Энд чинь болохоор бас яг ингээд ганцаараа ирсэн хойноо нөхөр ирсэн ч гэсэндээ нөгөө ажил нөгөө тогтворжаагүй байхад ингээд янз янзын ажил хийж үзээд тэгээд бид хоёр донд нь нэг машин авсан. Тэгэл нөгөө машинтай олцохоор чи амьдрал арай өөр ингээд ажлын олцтууд нь хүртэл өөр болж байгаа байхгүй юу? Машинтай хоол хүргэж болж байна. Тийм хүн хүргэж болж байна. Одоо энэ ч бас нэг монголчуудад хийдэг Temu гэдэг аппликейшны хятад онлайн барааны хүргэлтийн ажил байдаг. Тэрийг ер нь бид хоёр нэлээд хийсэн. Хоёр чинь тэрэн дээр баг магнат болоо байсан тийм. Өө харин нэлээд бүр ингээд нэлээд юм болж байгаа тэгэж ирсэн болоо байсан шин. Тэгээ тэр мөр бол яг ирээд ингээд нөхцөл нь болохоор машинтай болж байгаа юм бол бас ядаж ингээд ажлын олдцууд арай өөр. Тэмэг үргэлт хийж болж байгаа. Amazon үргэлт хийж болж байгаа. Тийм яг үнэ. Хоол үргэлт хийж болж байгаа тийм. Аюу хийх боломжтой байгаа. Хичээлийнхаа хажуугаар ч гэсэндээ бараг хийчвэл ингээд түрээс мөрөөсөө ядаж түрээсээ төлөх хэмжээний мөнгө олцоод боломжтой тийм. Тэгээ бас давхар бид хоёр нөгөө баар цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Нөхрийг бүр ингээд дөнгөж ирээд нөгөө 2 сар ажилгүй байх хугацаанд бүр шалны хажуураар шал угаалгаа. Гэхдээ яг энэ хийх болохоор нөгөө юм бүр монголчууд ингээд гараараа мушгаал ингээд ингэж зурлахгүй л те. Яг ингээд зориултын альчуураар, зориултын хувинд, зориултын бодисоор нь зөвхөн ингээд
шалны ачаараар л ингэж угаадаг болохоор бүр амар тэгэж заваарлаж холилдох юм өрөөсөө байхгүй. Тэгээд тийм болохоор нөхөр бит хоёрын ер нь хэд хэдэн яг юм ажлууд доктортой болохоос өмнө айгүй хийж исэн. Би яг ганцаараа хийж байгаа нөхөр ирэхээр нөхрөө хамт хийж агаад доктортой ажилд ороод ирэхлээр нь ажлуудаа арай багасгасан. Тэгээд яг багасгаад явж агаад яг би бүр ингээ өөртөө бичлэг хийгээд авсан байгаа тохоо үе. Ийм зэрэгтэй тестээр үзсэн үе. Тэг өөрөө. За. Яг тэр өдөр би нөгөө хүргэлт хийж явах гээд ингээ арталтаа ингээ машин дотор амар юм юунадаа хүргэлтийн бахан бараанууд очсон. Бараанууд очсон. Тэгээ за юмыг яаж мэдхүү гэж тестээр яг ингээ тест аваад 0 ороод үзчихэд яг нөгөө машиныхаа утас тогтоолчн дээрээ тавьчаад рекорд асаахтаа би яг ингээ өөрөө харж чадахгүй ингээд эхлээд камер руугаа эргүүлж харчаад тэгэл яана би ямар сандраад байна гэж эргүүлээд харсан яг 2 зураас. Тэгэл хамгийн ингээд шууд ингээд эмхтэн зүгээс цаанаасаа ингээд уйлчдаг байхгүй амар баярлаад. Тэгээд яг яагаад үзэх болсон шалтгаан нь манай том хүү ингээд ажил нөхрийн ажлынхаа бөөнөрөө цуглаж уулзаал ингээд ярихлаар ч юм уу манайхаар ингээд амар орж гардаг байсан. Тэгсэн чинь бид гурав одоо хүүхдтэй болж байгаа гэл ингээд хүмүүс яриад байсан. Болохоос өмнө шүү дээ. Тийм бүр мэдээгүй би юу ч мэдээгүй байсан. Бид гурав хүүхдтэй болж байгаа гэх тэр нь би болоогүй тийм төлөвлөгөөнд байхгүй хаа байсан ингээд амар шал өөр юм яриад тэгсэн чинь дахиад хүмүүс орж ирэхээр бид гурав хүүхдтэй болж байгаа гэл тэгээд санаа зомор тэгэл дараа нь яг тэгээ яриад 2 3 удаа яриад тэгээд тухайн үедээ хүүхдээ Монгол буцаачаад тэгээ яг цаастаа одоо л ажиллаад одоо л алаад өгнө гэж бодоод тэгэл тест дээр үзсэн чи 2 зураас дараа ингээд дараа байгаа юм чи дүүгээд уцаараад аваад ирсэн. Тэгсэн дараа нь бас нэг сонин манай том хүү бас дүүгийнхаа хүүсийг өөрөө хэлсэн баггүй. Бид хоёр ямар ч тийм эхомонд харуулаагүй байж. Тэгсэн чинь ээж нь ийм охин хүүхдтэй болмаар байна. Тэгвэл яг ингээд охтуудаараа хөвгүүдээрээ 2-2-ороо гоё гэд ярихгүй юу. Тэгсэн чинь үгүй наа чи эрэгтэй дүү байгаа гэд. Тэгэхээр би үгүй ээж нь ингээд охинтой болъё гэсэн чинь би бурхан загцсан байгаа. Наа чи эрэгтэй дүү гэ тэгээдсэн. Тэгээ эход харуулсан нэрнээс яг эрэгтэй байсан. Яас хөрх юм бэ? Бүр өстой шоконд орохоор санаа. Танаа мэддэг баха. Үзэж харж марддаг юм биш үү? Үгүй зүгээр л. Урхан маань зөндөө гомдоцсон штэ. Ууш гууд юм яадаг дараа. Зүгээр мэддэг баха. Тийм байна. Гоё юм байна. Тийм танаа нөхөр яаж хүлээж авсан? Танаа нөхөр ч бас тийм арагш мөн штэ. Үгүй харин жоохон реакшн моттай л та. Тэгэл сэтгэл багтаа хүн штэ. Тэгэл зүгээр л би маа гэж өгсөн штэ. Тэгэл за одоо яах вэ? Ирэхтэй болол ирсэн байлгүй. Гэлээ. Танаа яг тийм. Харин тийм байгаа тийм юм чинь. Байгаа л тийм 50. Энэ гэхдээ эхний намайг нөхөр нэг юм саяны кейсэн дээр нэг юм намайг үл тоосон юм шиг юм уу эсвэл нэг юм сонин юм шиг мэдрэгдсэн байж магадгүй. Гэхдээ эдэн нөхөр нь өөрөө амар тийм зөөлхөн, амар тийм даруухан, амар гоё тийм зөв тийм гоё хөөрхөн залуу гэдгийг. Тэгээд ийм ярианч тэр байгаанч тэр ер нь л нэг юм гоё урсгал бос шиг дэлгөөхөн гэдэг шиг тийм гоё залуу гэдгийг. Тэгээд ер нь нэг юмн дээр ингээм амар сэтгэл хөдлөл гаргаад байдаггүй. Сэтгэл хөдлөл айгүй тийм хяндаг эсвэл айгүй тийм барьж чаддаг тийм төрлийн хүн байгаа даа. Тэгэхээр би бас мэдчихсэн ч гэж магадгүй тий. Өөрөө. Магадгүй хүүхэд мэдээд тах. Тий харин тий. Өөрөө бас мэдчихсэн ч гэж магадгүй. Магадгүй. Тэгэл за ийм юм угаасаа болох байсан гэдэг ч байсан юм уу тий. Хүлээлттэй ч байсан байгаа юм тий. За тэгээд хоёр дахь маамаага тэгээд 9 сар тэгээд төрүүлээд эхний хүүхдээ Монголд тээж төрүүлсэн тий. Австралид багаагаа тэг 9 сар тэг хугацаа ямар алгаа байсан бэ? Ер нь энэ Австрал тэрэн дээр ямар алгаа авах вэ? За тэрний өмнө би бас нэг юм ярих шаардлагатай. Энд ирснээс хойш за бас жоохон юм багтаа шаарлж исэн илэгний асуудалтай ч юм уу хүмүүс байвал энд ирэхээ бас жоохон бодолцож үзэх хэрэгтэй байх. Яг тэгэхээр би нөгөө багтаа шаарлж исэн. Одоо тэр маань ингээд энд ирсэн чинь нөлөөлөөд 22 оны 12 сард миний ингээд нэг нурууч юм шиг бөөрч юм шиг өвдөд харна би эмнэлэгт очиод ингээд үзүүлээд исэн чинь миний илэгний нөгөө алаад тасаад амар өндөр гараад бүр юм 60-аас 80 хооронд байх хэрэгтэй юм чи бүр ингээд 1000 даваад гарсан байсан. Тэгээд эндхийн өрхийн эмч болохоор ингээд яаж за жоохон муулж байгаа биш л те. Өрхийн эмч нар зүгээр ингээд миний шинж тэмдгүүдийг Google дээр л хайцсан. Би тэрийг өөрөө ч чадсан шүү дээ. Ер нь үү? Тий. За тэгээд
надад яхаа ингээд юу юм санал болгож гисэн. За чи 3 сар энэ нэмээ доктортой уугаад хурж ирээд 3 сарын дараа дахиж чиний өөрчлөлтийг шалгая гэд. Тэгээд 3 сар эмээ уугаад дахиад очисон чинь яхаа бүр юм 300 болтлоо буурсан байсан. Гэхдээ тэр нь стил нэг хэмжээ гэсэн шүү дээ тий. Тийм байсан болохоор ингээд дуншаал ингээд яваад байгаа байхгүй юу? 23 оны би бүр 1 сараас эхлээл эмээ уугаад доктортой яваад байгаа хэрнээ 24 оны 3 сард би жирэмсэн болоод 4 сард хяналтандаа орох хүртэл би ингээд ийм элэгний ийм өөрчлөлттэй яваалгаа. Тэгээд тэрэндээ зориулаад эм уугаад дундуур нь ингээл өөр за энэ эмч намаа ингээд сайн уншилж чадахгүй байгаа юм байна гээл дахиад өөр эмчдэр очиж яваал. Тэгсэн ч гэсэн яг ерөөсөө үр дүн нь адилхан зүгээр л уудаг эмээ үргэлжлүүлээд ууг гэдэг байгаа байхгүй. Тэгээд тийм байсан учраас би нөгөө жирэмсний хяналтанд орсон чинь намайг шууд ийм том эмнэлэг рүүгээ шилжүүлээд чи ийм асуудалтай юм байна. Наа чи явандаа одоо ураг томорхоор ингээд эдээ эрхтнүүд шахагддаг штеп. Тэгэх учраас жоохон ийм бүр ийм осолтой байж магадгүй гэж үзээд намайг том эмнэлэг рүү шилжүүлсэн. Тэгээд том эмнэлэгтээ би 2-7 хоног болгон дандаа ингэж хянагдаж тусны шинжилгээнүүд өгж эм уугаад ингэж хянагдаж явагддаг. Тэгээ хамгийн амар нь нэг удаагийн үзэлгэн л $426. 2-7 хоногт нэг удаа үзүүлэхэд $426. Тэгээ би үзүүлээд дараа нь шинжилгээ өгч шинжилгээний төлбөр нь тусдаа за нэг юм хэдэн удаа одоо ямар төрлийнхээс шалтгаалаад за нэг $60-аас $120 ч юм уу. Яг миний хувьд шүү. Бусад шинжилгээнүүд ямар байдаг юм бэ? Тэгээд шинжилгээ болгоно нь тийм тусдаа үнэтэй. Тийм 460 эдээс гадна дахиад 120-аас гадна. Тэгээд зарим өдөр би нэг өдөр 2 өөр эмчд одоо 2 өөр эмч гэдэг нь нэг нь нөгөө дотрын эмч би илгээ хянуулж байгаа дотрын эмч нөгөөх нь болохоор нөгөө ургаа хянуулж байгаа ийм эмэгтэйчүүдийн эмч гэх юм уу та. Их барих эмч. Ингээд нэг сард лэхэд би 4 өөр үзлэгтэй 4 өөр одоо 2 нийлэг дээр 2 нэг барих дээр ч юм уу. Давхар хүүхдээ маань бол ингээд хянаад явж байгаа. Тэгээд тэр болгоны ингээд төлбөр нь хамгийн гоё нь тийм 400. Хамгийн гоё нь нөгөө даатгалаас дандаа бүтэн cover. Хамгийн давуу тал. Тэгэхээр ингээд нэг удаа үзүүлэхэд сая гараад төгрөг болчихж байгаа. Тэгээ би зарим өдөр шууд өглөө нь элэгний эмчдэр дотрын эмчтэй үзүүлээл оройн их барих эмчдэрээ үзүүлэхэд ингээд 2 сая төгрөгийн төлбөр төлөх болж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь өдөр нэг гоё юм нэм Австралийн эрүүл мэндийн даатгалын систем нь. Ер нь эрүүл мэнд ч гэхгүй автомашины даатгалын систем ч гоё. Тийм, ер нь аягүй давуу талтай. Маш гоё юм хөгжсөн. Зөв зохион байгуулалттай. Тий. Тэгээд энэ дээр эрүүл мэндийн даатгал дээр нэг юм нэмж хэлэхэд ийм байгаа. Яг номигийн хувьд болохоор ингээд номигийн даатгуулсан даатгалын компани яг ингээд номигийн яг жирэмсэн байх хугацааны үзлэг мэдлэгийг ингээд бүтэн ингээд coverлаа явуулсан. Болохоор давуу талтай байгаа. Гэхдээ нөгөөтэйгүр хүмүүс илүү анхаарах хэрэгтэй бай гэхээр тухайн даатгах гэж байгаа компани нэгдүгээр хоёрдугаар тухайн даатгуулах гэж байгаа багц нь бас ямар байхаас нь шалтгаалаад ямар өвчин дээр ямар шинжилгээн дээр coverлах уу гэдгийг тэр нөгөө гэрэн дээрээ бүх юм дээр тусгачихсан байна. Тэгэхээр хэрвээ нэг тухайн хүн за эмэгтэй хүн байлаа гэж бодоход за тухайн жилдээ чим 2 жилдээ би жирэмсэн болж төрнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа бол тэр даатгалж байгаа даатгалын чинь компани нь өөрөө эсвэл чиний авах гэж байгаа багц чинь өөрөө жирэмсэн үеийг coverлах уу гэдгийг айгүй сайн асууж тодруулж тэгээ төлөхгүй юу гэдгийг сайн асуужиж тэр даатгалтай хамрагдах гэсэн ер нь бол тийм энэ дээр одоо нэмэлтээр хэлэхэд би болвол би ч гэлэхгүй зөвхөн ийм даатгалтаа шаардлага нь болохоор дор ингээ 1 жил Австралид амьдарсан тохиолдолд тэрнээс цааш тийм миний ийм за яг GP хийх зүгээр өрхийн эмнэлгүүдийн яг зүгээр өөрсдөө мөнгөө төлөөд тал хувийн тодорхой хувиасаа буцааж авдаг. Байтал яг юм том эмнэлгүүдийнхээ болохоор ерөнхийдөө даатгал нь харьцангуй арай илүү сайн coverлдаг байх. Тэгээс ер нь бол нэг жил амьдарсан л байвал тэрнээс цааш одоо миний төрөлтийн төлбөрийг бүтэн дааж байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр чинь нэг юу гэдэг чтэй. Угаасаа нэг анх яг ингээд Австралид ирж байгаа эмэгтэй хүмүүсийг ч юм уу ингээд ер нь ингээд энд удалцсан байгаа хүмүүс нь юу гэж зөвлөдөг вэ гэхээр за эхний нэг жилдээ битэж ирэмсэн болоорой гэж юу гэж зөвлөдөг те. Тэнгүүд тэр нь яагаад гэдэг тэнгүүд чинь жил дотроо жирэмсэн болоод ингээд төрөх шаардлагатай болчиход даатгал coverлдаг. Тэгээд эдний даатгал чинь хамгийн багадаа тэр даатгалтайгаа харьцаад тэр даатгалтай хамгийн багадаа 1 жилийн хугацаанд төлбөрөө төлцсөн тохиолдолд тэрнээс цаашаага бүтэн coverлах яг нэг бүтэн гэрээнийхэн дагуу ажиллах юмнуудаа хийж эхэлдэг. Тэгэхээр тэр тал дээр бас айгүй анхаарал айгүй шаардлагатай. Яг бас бит хоёр нөгөө юм даатгалын ажилтан тэр талын
амар өргөн мэдлэгтэй биш учраас яг зарим тохиолдолд ингээд жирэмсэн ирээд төрөөд эсвэл ингээд өмнө нь өөр даатгалтай байж байгаа дараа нь солиод эсвэл 6 сар болсон юмнээ төрж мөрсөн тохиолдолд бас ийм ууггүй хөөцөлтөд хахаар бас төлөвлөх боломж байдаг юм байлээ. Тэгэхээр одоо яг тухайн хүний ямар даатгалтаагаас л нэлээд шалтгаалж байна та. Гэхдээ ер нь тэгэл яг ингээд зүгээр ингээд амьдралын циклээр нь бодсон ч гэсэн ер нь Австралид ирээд эхний нэг жилдээ шууд жирэмсэн болоо төрнө гэдэг нь ер нь санхүүгийн хувьд тэр заавал даатгалтай байсан байгаагүй санхүүгийн хувьд тэр айгүй хэцүү хүндрэлтэй шүү дээ. Яг уу тэрийг болохгүй битгий гэж байгаа юм биш л дээ. Гэхдээ яг уу аль нэг жил ингээд нөхөртэйгоо хоёулахнаа ч юм уу ингээд байдаг бол ингээд сураад хөдөлмөрлөөд энэ утга орондоо дасаад зогцоод тогтсон ажилтаа болоод тогтсон байртай болоод ингээд бүх юмаа ингээд жилийн дотор ингээд тогтоод ингээд байц тохиолдол даатгаланч давуу талтай өөртөө ч ингээд давуу талтай болчихж байгаа болохоор айгүй тэр тал дээр илүү боломжтой байгаа даа шүү. За тэгээд одоо процесс яг нэг хүнд байгаа. Тэгээ яг тэр чинь угаал дондор нэг жаргалтай гэсэн сар. Тийм байна. Үзлэг нь угаасаа тэгэл очоод ингээд том хэмжигт ингээд харьяалагдсан. Тэгэл очоод үзүүлдэг. Үзлэг болгоно нь $400 ингээд тогтмол 2-7 хоногт нэг удаа үзүүлдэг гэж шүү дээ. Тэр чинь төртлөө гэсэн үг байна тийм. 10 сарын хугацаанд 2-7 хоног. 10 сар бишээ би 4 сараас том эмнэлэгт яваад эхний 3 сарда өрхийн эмнэлэгтэй байгаад 4 сараас эхлээд шууд том эмнэлэг рүүгээ явсан байхгүй. Тэгээд 4 сараас хойш сар болгон сард ер нь бол нэг багадаа 3-4 удаагийн үзлэг хийлгдэг тогтмол тийм. Тэгээд тэр болгоно нь $400 юу. Гэхдээ үйлчлэгээ. Одоо үйлчлэгээ гэдэг нь яг нэг юм тэнцийн нэмчнээр сувилагч нарын харьцаж байгаа байдал мэдэл тэгээд хүлээж авч байгаа байдал мэдэл ерөнхийдөө эмчилгээний орчин ч юм уу. Одоо би нөгөө яг тухайн үедээ одоо энэ төрж байгаа ээжүүд за одоо тэдэн оны тэдэн сар төрөх ээжүүд гэдэг групп байдаг байхгүй. Одоо жишээлбэл ингээд 24 оны 10, 11, 12 сар төрөх ээжүүд гэдэг групптэй. Тэгээд тэрэн дээр ингээл жоохон ингээл гиз баслаад байна яах вэ гэл тэгэл ингээд хоорондоо чатлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ээжүүд шууд ингээд яаралтаагаар ороод үзүүлчих гэлдэг байхгүй. Тэгээд би бас жоохон ингээл гиз ингээд сандаргаал нэг төрөх болоогүй хэрнээ ингээл ойр ойрхон баслалт өгөөл ингээл дуншаад байгаа байхгүй. Тэгэл сандраал эмнэлэгт очиод яаралтаагаар нь ороод үзүүлсэн чинь ингээд орчин нь бол үнэхээр гоё. Би өөрийн гэсэн юм тустай өрөөтэй тэгэл би ингээд шууд хүүхдтэйгээ яжих нөгөө том маань ирсэн байсан бас харах өнгөө байж тараад хүүхдэд дагуулаад ороод хоёулаа сайхан нэгэл надад ингээд эмчилгээний өрөөсөө тайвшруулах юм юу байсан. Өвчин намдах юм байсан. Тийм зүгээр л өвчин намдах юм өгөөд би тэнцээ зүгээр сайхан 2 цаг 3 цаг дээшээ харж хөвтөж жагаад базлалтч гайгүй болол яг юм нөгөө ургийн зүрхний бичлэг гээд ийм машинаар хэмждэг байхгүй. Тэгээд за яг тийм тогтвортой өвдөлт биш учраас ийм төрөлт бол биш зүгээр ийм наан ингээд зүгээр бэлтгэгдэж гэх юм уу? Төрөлтөнд бэлтгэж ингэж базлалт өгдөг, хуурамч базлалт өгдөг. Тэр нь тохиолдоод тэгээ би тэрэндээ нөгөө сандраад эмнэлэг авсан. Тэгэл яг эмнэлгээс гарсан чинь надаас $2150. Тэгэхээр шууд би ерөөсө хоноогүй хүн ингээд өдөртөө очиод 2 цаг болоод за яг шинжилгээ энэ төргээ 3 цаг болоод 3 цаг дээшээр шивж жагаад гол нь бид хоёр төвөөр тоол өгсөн. За. Тоолтойгоо ингээд байжгаад гарах болсон чи $2150. Зүгээр л юм яа л та. Одоо тэр чинь хоногийн хүс бас нэмэгдэнэ. Би хоноогүй нөгөө тухайн өдөртөө гараад ирсэн болохоор бас гайгүй болсон. Чинь тэгээд нөгөө яаралтай учраас үнэтэй байгаад байгаа шүү дээ. Би нөгөө монголчуудаа чатлаа за яаралтайгаар ороод үзүүлчих зүгээр бол ингээ буцаад харин марна гэдэг. Монголд ямар ч тийм төлбөр төлөхгүй өвдөд байна гэж ороод үзүүлэл бодоогүй байна бус гэл ингээл хариулдаг. Тэгээд яг нөгөө тэрэн шигээ процесс санаад буцаачих юм болов гэсэн. Тэгээ буцаачих юм болов гэсэн чи зүгээр намайг хэвтэлээл. Одоо яаж энэ гайгүй болж гэнэ үү гэл тэгээд чамааг бол ер нь жоохон хоноолмаар л байна. Ингээ хоноод ингээ ажиглая гэх тэгэхээр би 2150 дээр гарын үсэг зорцсон хүн чи за болио би зүгээр байна гэж гарч байгаа юм чи. Би ер нь бол би бүр яг жирэмснийхээ хугацаанд 3 удаа яралтаагаар атсан. Энгөө тэр нь ингээд бас айгүй инээдтэй. Дараачих нь бас нэг л юм зүгээр юм энгийн үзлэгээ өдөр. Тэгээд дахиад үзүүлээ суужсан дахиад нүгэ гиз баслаа. Тэгээ би зүгээр ийм их барихынхаа эмчтэй минийхийг одоо ингээ жоохон ойр ойрхон ингээ баслаад байгаа гэд хэлсэн чинь за гэд гиснэ. За чи энэ хүнийг дагаа явж байгаа дагуулаад тийш яаралтаараа дагуулж ороод дахиад 2150. Тэгээ араас нь тэр чинь шинжилгээнийх нь үнэн тустай ярьж байхгүй. За танаас энэ өдөр ийм шинжилгээнүүд авсан $150 гэж. Гэхдээ
Яа тий активтай тэрийг 2100 нөгөө даатгал кав. Тий дандаа даатгал төлж байгаа л да. Тэгэхээр л тэгээгүй бол чи тэгээд 2100 тавьч одоо. Миний муу игээд үуч та балаж дуусахгүй. Яа өөрөө мдэггүй байж зүгээр л хүн дагаж ороод дэшээ ороод 2100 тавь өрөнд орчихж байгаа байхгүй. Тиймэрхүү тохиолдлууд бас байна. Бусдаар бол би нөгөө айгүй их юм үзлэг шинжилгээтэй ойр ойрхон үзүүлдэг байсан. Им эмчнэр, сувлагч нар амар юм харилцаа сайтай зүгээр яаж ийн гээл энийгээл асуугаал яг тухайн шинж тэмдэг шинжилгээний хариу болгоны тогтмол тэмдэглэл явдаг гэсэн. 2150-аар орон дээр хөвтөлцсөн хүмүүс ч одоо тэгж харьцахгүй одоо болох. Харин тийм ээ. За зодлоо. За тэгээд тээж явсараа байгаа төрөх процесс. За тэнгууд төрөхөд нөхөр танаа нөхөр чинь орсон. Тэ том дэч орсон юм уу? Ороогүй. Нөхөр чинь баг дээр чинь чамд төрөх үед орсон. Тэр талтай. Тэрийг бүр анханаас нь ярьсан байсан юм аа. Одоо яг дараачих дээр дагуулж авч байгаа. Ер нь заавал орно гэдэг. Ер нь жирэмсэн болохоос өмнө үү? Ер нь болохоос өмнө ч гэсэн хэлжсэн. Одоо яг авч орж чамд ямар байдгийг үзүүлнэ. Тэгэж авч дагуулж. Яс шар багтаач гадаа нэг айлгахгүй зүгээр ингээд ийм төрөлтийг ямар процесс болдгийг бас нөгөө аав үн чинь жоохон ер нь харах ёстой. Тий, харж мэдрэх ёстой гэж бодоод тэгээ энэ удаад л дагуулж орсон. Тэгэхээр яг хуу дагуулж за эхлээд бүр яг юм төрөлтийн процессоо ярихын өмнө нөхрөө дагуулж орох юм амар хантай байдаг юм байлээ. Шал өөр юм. Сэтгэл зүйн хувьд амар хантай байдаг юм л. Тэгэл нөгөө эмэгтэйчүүд чинь нөхрөө харахаар эргэлэн би болоод тэгээ зүгээр арга өвдөж хажуугаар нь ингээл эргэлээстэй. Тэгээ ингээл амгандаа л ингээл барьж өгөөл байгаа хгүй ингээл яг амар баслын үед чи ингээд бариач гэл тэгэл нөгөө загнаал ингээд бариач гэж үгээл тэгэл яг ингээл барьж барихлаа нүр ингээл цаанаасаа эргэлээл бүр за гэж улам унжигаа тэгээд юм байл гэж байгаа. Тэр нь яг тий гэхдээ гоё. Одоо ингээд бодохоор шал өөр хамаагүй жаргалтай төрсөн байгаа байхгүй. За тэрний наан за төрөх процесс дээр нөгөө сая хэлсэн чинь жоохон нөгөө элэг юм асуудалтай гэдэг. Тэгээд за танаа хүүхдийг ер нь ингээд нөгөө юм монголоор болохоор юм цөс зогсон шил давхар надад явагдаад тэр нь болохоор ингээд тэр шинж тэмдэг нь яадаг вэ гэхэлэр ингээд бүр яг юм хөл гарын салаа хөл мөл бүтэн бие ингээд захтаад бүр унтуулахгүй амар захтандаг. Тэгээд нойргуудл давхар хавсардаг. Тэгэл зарим бүр 2-3 шүн би бүр зүгээр унтаа босоогоо мэдгүй юм зомби бол тэгээ шүн ингээл хамаг бие мэд хатнаа тийм бүр амар тохгүй зүгээр ингээд энгийн ийм шумуулны юм шиг биш бүр амар хүчтэй бүр ингээд байж ятал бүр тийм мэдрэмж өгдөг. Тэгээд эмчтэй хэлээд надад тэнцээ юу өгөөд одоо монголоор за одоо холор феномен гэж хэлчихвэл буруутчих юм болоо ер нь нэг юм харшил дарах тайвшруулах юм унтуулах төрлийн нэг тийм төрлийн юм давхар бичиж өгөө. Гэхдээ чи ингээд жирэмсэн учраас ингээд таллаж уух хэвээр ингээд бүр арга ядаад унтахгүй байх юм бол бүтнээр нуугаараа тэрнээс илүү юм доозоор ууж болохгүй гэж им надад санал болгож байсан. Тэгээд тийм байсан болохоор би нөгөө төрөхөд яг нөгөө удаан тех тусам тэр нөгөө хүүхдэд амьгүй төрөх магадлал ихсэгдэг гэд. Тийм учраас эмчнэр за чамааг ер нь энэ 7 хоногийг харж агаад болохгүй болвол сэтэл төр төрүүлнэ гэдэг. Тийм шийдвэр гаргаад тэгээд юунаас болсон гэсэн нөгөө шинжилгээний хариу маань бас муу гараад яг ингээд сүүлээсээ 2 дахь 7 хоног 39-7 хоног дээр за чи ингээд 39 хүртлээ өөрөө ингэж өвдөлт өгөө төрөхгүй болвол чамааг ингээд сэтэл төр төрүүлнэ гэж ярьжсэн. Тэгсэн чинь яг миний шинжилгээний хариу бас муу гараад тэгээ шууд за чи өнөө орой ингээд сэтэл төр төрхүү маргааш өглөө төрхүү гэд. Тэгээ би бол ямар ч өвдөлт байхгүй зүгээр байгаа юм чинь. Тэгээд шууд за маргааш өглөөнийхэн цагийг аваад сэтэл төр төрөх боллоо. Өмнө нь анхны төрөл болохоор би яг нөгөө өөрөө ингээд өвдөж байгаа төрсөн болохоор сэтэл мэдээлтийг ерөөсөө ойлгохгүй, ерөөсөө мэдэхгүй байгаа байхгүй. Ямар ч мэдэгдэхгүй байхгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор одоо яг хоо ингээд эрэгтэй хүмүүс ч юм уу сэтэл төр төрж байгаагүй хүмүүс тайлбарлахад ингээд бацлалтыг ингээд эмээр ч юм уу гэлээр ч юм уу ингэж механик аргаар бацлалтыг өдөөж байгаа юм уу та. Өөрөө биш. Цаанаас өөрөө биш. Төрүүлэх гэдэг юм ингэж сэдэлтийг ингэж доороос нь өгч ингэж төрүүлдэг юм байлээ. Тэгээ энэ яг 2-3 ийм сонголттой. Нэг нь болохоор ийм зориултын ийм за яг сая би нөгөө нэрийг сайн хэлж мэдгүй юм
хуванцар хийж ингэж доторхын ингэж тэлж өгөх ч юм уу. Нөгөөх нь болохоор миний сонгосон нь болохоор зүгээр юм гээл гэсэн одоо эмгтээчүүдийн юм гээл тэрийг түрхэл за нэг 6 цагийн дотор баслалт нь өгөхгүй байх юм бол дахиж нэг юм гэлээ түрхээ дахиад 6 цаг харна гэж байгаа байхгүй. Тэгээ би ингээд эхний 6 цагт гэлээ түрх маргааш нь би орохдоо бас инээдээ маргааш нь 12 цагаас ийм сэдэлтээр түрхөр боллоо. Сэдэлт хийлэг гэхэр боллоо. Тэгээ би нөхөр хүү хоёроо за би цүнх мөхөж юу ч аваагүй зөвхөн өөрөө ороо. За би 15 минут болчихвол гараад ирнэ. Хоёр энэ хаваараа байж намайг ирээд аваарай гэхгүй юу. Би өөрөө ойлгохдоо ийм ч юм уу тусалж юм уу нэг Монгол болохоор сэдэлтгээр тусал залгуулад өвдсөн ч гэсэндээ ингээл амар хүчтэй өвдсөн ч гэсэндээ тусалтайгаа яваал гэдэг юм байлээ л дээ нөгөө чатан дээрээс л мэдэж байгаа байхгүй. Би болохоор тийм юм бодоод за тусал залгуулчаал би гараад ирнэ тэг хэдүүлээ гэртээ харна гэж ярьчаад тэгээ би ороод нөгөө хөтөч мөдчтэй асуугаад би одоо ер нь ингээд яг гэртээ харих уу яах уу энэ тусал мосол тариагаа хийлгчээ гэртээ харих уу гэж асуусан чинь та ингээд төрсөн хойноо л гэртээ харна болоод бүр тий тэрийг өөрснөө мэдээгүй тэгээд нөхрөө би төрнө гинэ за чи очиод миний эмнэлгийн цүнхийг аваад ир гэд нөгөө төрөх бэлтгэлийн цүнхийг аваад ир гэд тэгэж энэ хоёрыг буцаж аваалаа за тэгээд юугаа хийлгээд сэдэлтээ тавиулаад нэг яг 6 цаг болоход би ингээд баслалт өгөөл яг ингээд цаанаасаа автоматар баслалтыг эхлүүлж байгаа байхгүй. Тэгээд нэг 3 хуруу нээгдээд тэгсэн чинь за нөгөө ийм эднийх чинь ингээд давхар болгоноор тустай юм. За сэдэлтийн тасаг ингээд нэг тустай. За ингээд сэдэлт өгчих юм бол төрөх өрөөнд дахиад дэшээ өөр давхарлуу. Тэгээд сэдэлтийнх нь өрөө нь болохоор за бас нэг ийм том ийм заалыг нөгөө ийм цэнхэр хаалтаар хаагаад нэг 6-8 хүн дотроо ингээд байж идэг ч юм уу тийм юм байлээ. Зарим хүмүүс нь яг тусдаа нэг өрөөтэй би болохоор ийм арай нөгөө олон нийтийн ийм юм угаасаа уулна асуужсэн та ингээд өрөөнд орох олон нийтийнх нь авах гэх юм бэ за надад аль нь ч болно гэд хэлээд тэгээ ийм олон хүмүүстэй нэг өрөөнд байжсэн тэгээд төрөх явц биш зүгээр тийм төрөх явц биш зүгээр сэдэлтийнх нь үе тэгээд дараа нь ингээ 3 өрөө нэгсэн чи за окей чи ингээд нээлт өгсөн чи одоо шууд төрөх өрөөлөгөө ороорой гэд тэгээд төрөх өрөөлөгөө нөхөртөөгөө хоёлоо ороод нөгөө сэдэлт маань ингээд улам хүчтэй өвдөд яг л бүр ингээд анхны төрөлтөөгөө харьцуулахад яг төрөх гэж байгаа юм шиг маш хүчтэй өвдөлт өгсөн хэрнээ 4 уруу л болсон байсан. Тэгээ би нөгөө хамаг тамираа бараад тэгээ ингээд нөхрөө харцсан хүн чинь бүр ингээд өвдөөд идэг, эрхлээд идэг хажуугаар нь. Тэгээ нэг юм нь болохоор нөгөө өвчин намдах юм нугасны мэдээ алдалт ингээд хийлгэж болох юм байлээ. Өөртөө за би хийлгэнэ гэвэл хэлээд хийлгдэг. Хийлэхгүй өөрөө төрөх бас сонголттой. Тэгээ би бол 4 хуруугаас цаашаа би бүр ингээд ямар ч тэнхээгүй болоод тэгээ яг ингээл тэд нар болохоор амар ингээл сэтгэлээсээ юм хажуудаа өрөөг нь хэлэх юм бол үүдээр орж ирээд ингээд энтлийн ханаар ингээд цэвэр юм солих алчуур малчуур надад хэрэглэгдэх бэлэн зөөсөд ариутгацын юм савн дотор бэлэн байгаа. Дандаа нэг удаа яг энэ бэлэн юм. Тэгээ хажуудалт нь ингээд яг өөдөөс харсан хэсэгт болохоор эмчийн хэсэг ингээд хяналт төтлөлт хүүхдийн дөнгөж гарч ирсэн одоо бүх юм хэрэгцээтэй зүйлс. Тэгээ энэ талтаа өрөөнд дотроо 0 юутай шүршүүртэй хажуудалтаа том баантай. Тэгээ хүсвэл би өөрөө усан дотор төрж олно. Хэрэгтэй бол хэлээрэй гэж аахгүй усан төрхөөр бол тэгээ тэнцэнэ олон төрлийн юм бөмбөгнүүдтэй одоо нөгөө хүн чинь бөмбөгнөр суулаарай өвдөлт баг мэдэрдэг. Тэгээд энэ чинь яг ийм төрдөг том зориултын ортойгоо эдлийн хэсэгт нь бусад ийм шкаф ойр зургийн жижиг. Тэр ингээд тэр оройн дотор байгаа ингээд бүх эдлэл хэрэглэлийг зөвхөн чам зориулж. Зөвхөн надад. Зөвхөн чам зориулж чинь тэгээд тусдаа 0 баа дүүш мүш. Усан дотор төрнө гэдэг нь нөгөө усан дотор болохоор өвдөлтөөрөө баг мэдрэгддэг гинэ. Шууд усан дотроо төрнө. Тий усан дотроо төрөөл хүмүүс усан дотроо хөлөө тавьж ингэж нөгөө төрх орон дээр суухгүйгээр усан дотор байж наалж сууж байгаа тэнцээний хүүхдэд төрүүлээд гаргаж авах бас. Тэгэхээр тийм боломж бас байдаг юм тийм. Сонирхолтой байна. Тийм. Тэгэхээр тийм би болохоор Монголд зүгээр ингээд баг ийм хоёр ширхэг зүгээр ийм том заалан дотор хоёр ширхэг ийм төрөх орон дээр хоёр эмэгтэй зэрэгцээ төржсэн болохоос яг зөвхөн надад зориулж байсан үйлчилгээг бол авч байгаа. Бүх юм ингээд зохицуулсан тийм. Ядчил тэр нэг суудаг бөмбөгийн хүртэл олон байна шүү дээ. Төрөх хэлбэр. Тэгээд яг төрөх процесс. Тэгээ би нөгөө юунда нугас руугаа мэдээ алтуулт хийлгээд тэгжээж нэг арай нэг
тамиртайгээ авч арай нөгөө амархтайгаа болоод ингээл хийлгээл шууд нөгөө амар өвчөөсөө өвдөлж шууд ингээд баг багаар алга болт юм байна. Тэгээд тэгж нэг хамгийн инээдтэй тэгэл амар олон цаг дөнгөж 4 хураатай ингээл нээлтэн томорч өгөхгүй зовоож яснаа өвчин амдах хийлгээд нэг цаг 30 минутын дараа бүр ингээд яг төрөх болцсон. Бүр бэлэн болсон. Тийм бүр бэлэн болцсон. Тэгэхээр бодвол тэр нь давхар нөгөө юм булчин судлах моллох ч юм уу тий. Бас тийм үйлчлэгээтэй байж магадгүй. Гэтэ яг мэдхгүй би бас мэдхгүй л дээ. Гэтэ яг зүгээр төсөөлж бодохоор өвдөж байгаа үнд чинь бүх тээж авах. Бүх юм аж авах. Тэгэнгүүт өвчин амдах хийчихээр ингээд тайвшраад бээс бол тавингууд тэгээ бүр нөгөө ингээд 4 уруу нэгсэн барьсан байсан болчих ингээд тайвшраад ингээд ирсэн баг. Тэгээд урд нэгсэн байж магадгүй тийм. Тэгээд яг ингээл би ч мөр амар өвдөөд бүр ингээд шүдээ зуугаад бараг л ээрэл тэнцэж бүр нөхрийнхаа сүсийг тайлсан шүү дээ. Тэгээд сүсэн гэхдээ одоо л ирээгүй л шүү дээ. Ирсэн. Тэгээ хамгийн гол нь бас ингээ нөхрийн айсын өмнө болохоор нөгөө нугасны мэдээ алдуулалт хийхэд тэрнээр айсан. Тэрнээр ингээд зориултын эмч зөвхөн яг нугасны мэдээ алдуулалт хийдэг эмч өөрөө орж ирж ингэж хийдэг юм байлээ. Тэгээд яг ингээл өөрийнх нь яриагаар болохоор яг ингээд хагалгаа хийлгэж байгаа юм шиг ингээл цэнхэр халаад надад нөмөргөл араас нь бүтэн ингээл тамдынаар арчаал ингээл яг тэр процессыг нөгөө өөрөө нүдээр харсан болохоор бараг өвдөлтнөөс нь илүү яг тэр нь л надад илүү амар санагдсан гэдэг. Тийм үү. Ер нь бол би бараг бусад хүмүүстэй харьцуулахад яг энгийн ингээд өөрөө төрсөн учраас арай гайгүй. Яг ингээд нөө өвчин амдах хийлгцэн болохоор би ингээд дүлхтэй сайн мэдрэхгүй ингээд одоо дүлх юм уу болох юм уу хизээ дүлхээ сайн мэдэхгүй байсан. Бүр ингээд таг өвчнгүү болчихсон. Тэгэл бүр ингээд салганаад ингээд хөвдөд байгаа юм чи. Тэгээд тийм байсан болохоор яг хизээ дүлх болохоо мэдгүй. Тэгэл яг нөгөө хүмүүс нь компьютер дээр хараад за одоо яг ингээд баслалч эхэлж байна. Одоо чи дүлээрээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд жоохон тийм байдлаасаа болоод урагдaltaй бол төрсөн. Тэгэхээр одоо бол ямар ч асуудалгүй байсан. Гоё цэвэрхэн гоё мондаг. Хаста мондаг. Манай хоёр дөө хоёлаа мондаг. Гоё үе гарсан. Тэнгүүд түрүүн хоёлаа нэг видео яг эхлэхээс өмнө нэг юм ярьж байсан шүү дээ. Чамайг төрөхөд заавал нөхөр чинь ер нь орох шүү дээ. Гэхдээ өөр хин нэгэн орох боломжтой. Монголд тийм байдаг юм уу? Би мэдэхгүй л байна л да. Гэтэ ер нь Монголд одоо төрөхөд хажууд нь нөхөр нь ер нь орж байгаа гэдэг сүүлийн үед л айгүй байдаг болчиход болохос ер нь бол байхгүй байсан шүү дээ. Тэнгүүд нөхрөөс энд тэгэнгүүт нөхрөөс өөр хүн орох боломжтой. Бүр найз нь хүртэл цуг авах боломжтой гэдэг байгаа шүү дээ. Тэр талаар. Тэр нь болохоор ингээд яг ингээл төрөх нэлээд нөхүүлэл 32-7 хоногтой буюу нэг 8 сартаагаас эхлээд төрөлтөө ингээд төлөвлөд ярилцдаг юм байна л да. Тэгэл за би ер нь бол өөрөө төрнө гэж бодож байгаа гэсэн чи за манай эмнэлэгт ийм үйлчилгээнүүд байна. За та өөрийнхөө яг ийм ихтгэлтэй найзаагаа юм уу, ээжигээ юм уу, нөхрийгөө юм уу зүгээр хэнийг ч оруулж олно ингээд өөртөөгөө хантай өөрийнхөө ихтгэлт хүнээ дагуулж авч орох боломжтой. Заавал нөхөр байх албагүй гэсэн. Үүний дараагаар болохоор бас ингээд эмнэлгээс бид нар ингээд танд зориулсан юм бичлэг хийж өгч болно, зураг авч өгч болно. Төрөх үед нь. Тийм, тэр нь тусдаа үнэтэй юм мэрэгжлийн фотографер тийж ажиллаад байна шүү дээ. Тийм багцтай хүртэл байгаа байхгүй юу? Ер нь ингээд амар ийм гой санал боломж олгодог юм байлээ. Тийм байна. Бүр хөгжсөн тэр талаар хөгжсөн. Бараг төрөх процессыг бараг entertainment болгоцсон шүү дээ. Бараг шоу гэх юм биш. Улаан хэсгээр алхаж алхаад. Дараа нь нэрээ дурсамжтай л ахалтай ингээд бичлэг нь ингээд яа гэхдээ л бас нэг дураа. Мэдхгүй л дээ тэгээд хэцүүтэй. Гэхдээ яг тэрийг ярил мань нөхөр өөрөө хүүгээ хайжилсан. Ингээд нөхөрт нь хүүхдийнхаа хүүг хайчлах уу гэж бас асууад юм байна. Тухайн үед нь асуух юм уу эсвэл өмнө нь хэлж болно. Би болохоор өмнө нь нөхөртөөгөө ярьсчаа чи хайчлах уу гэж за хайчлаагээд тэгээд манай нөхөр хүүг нь хайчлаа шүү гэж хэлээд тэгээд эмчнэр нь тэмдэглэжтэй юм байлээ. Ер нь бол хүүгээ тань нөхөр чи өөрөө хайчлана гэд бүгэлцсэн байсан. За. Тэгээд өөрөө хүүхдийнхаа хүүг нь хайчлсан байт юм аа. За өстой гоё. За тэгээд бүрх борчоос ингээд явчихсан. За одоо чинь манай хоёр дүү чинь одоо нэг 10 хоногийн дараа 5-7 хоногийн дараа буцлаа. За буцах гэж байгаа нь болохоор бүр нэг хүсэн бүр буцаж байгаа. Монголоо бүр буцаж байгаа. Яа. Одоо ер нь бол
Угаасаа бид нэр угаасаа хэлсэн хэлүүлээгүй угаасаа хүн болон мэдчихэж байгаа. Монголд угаасаа амьдрал боломж, амьдралын өртөг, орчин, цалин, нөхцөл, хоол, хүнс гэлтэй айгүйх асуудал байгаа. Гэхдээ тэглээч гэсэн бидний их орон төрсөн газар. Гэхдээ одоогийн байдлаар дийлэнх залуучуудын хувьд ер нь бол гадагшаа явж сурж, ажиллаж хөдөлмөрлөхтэй тодорхой хэмжээний хуваараа гээд ядаж тэр тусмаа бүр хүүхдтэй хүмүүс хүүхдээ эрүүл зөв орчинд зөв хүн болгоод зөв эрүүл хүнстэй газар тэгээд дээрээс нь сургуулийн хувьд ч тэр хайтахан боловсралтай хүн болгох гээд тэр талдаа хүмүүс их акцент ач холбогдол өгөөд гадагшаа явж ажиллаж амьдрах илүү сонирхолтой байгаа. Тэр тусмаа Австрали руу хүмүүс айгүйх сонирхолтой байгаа. Ялангуяа сүүлийн үед Австрали руу наашаа ирэх визний гарц болон виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо маш багасчихсан байгаа. Тэгээ яг энэ үед энтэй үлдээд ажиллаад амьдраад үргэлжлүүлээд боломж бол хоёрт бол байгаа. Гэхдээ яагаад буцуулчих вэ? Шалтгаан нь юу вэ? За, ер нь бол хэд хэдэн шалтгаан байна. Хамгийн гол нь болохоор бид хоёрын төлөвлөгөө анханасаа энэ удаан амьдрах байгаагүй. Анх эрэхтэй л удаан. Тий, анх эрэхтэй л заастаа бараг л тэнцээ ингээл амьдрал ойрын 10 жил тэнцээ мэнчээ гэсэн төлөвлөгөөтэй ирээгүй. Зүгээр гой 2 жил 3 жил гадаадад ингэж амьдарч байгаа. Угаасаа яг л ярьжсэн хугацаагаараа л за 2 жил өсрөөл 3 жил амьдрна. Тэгээд төлөвлөлтөд ирсэн учраас нөгөө сэтгэл санаа анханасаа удахгүй гэсэн бэлтгэлтэй байсан учраас яг хугацаанда буцаж байгаа. Хоёрдугаарх нь жоохон нөгөө сая хэлсэнчлээ эрүүл мэндийн асуудлаар одоо болтол нөгөө илэгний асуудал байгаа. Тий, асуудлаа ингээ нэг тийш нь болгож чадаагүй. Хамгийн сонин нь би Монголд очиод эмнэлэг твтээд 23 онд Монголд явсан. Монголд очиод 7 хоног эмнэлэг твтэж эмчлүүлээд тэгээд зүгээр хэвэн болоод ингээд эргээд ирсэн чинь дахиад энд ирэхлээр өсөд байгаа байхгүй. Энд ирэхлээр л би өвчлөөд ингээд өвдөлт өгöd байгаа байхгүй. Өвдөлт өгөх биш өвчлөөд байгаа. Сэтрээд байгаа. Тий, сэтрээд байгаа гэх юм. Тэгэхээр эрүүл мэндийн асуудлаа бодвол бас би энчээ байхаас илүү Монголдо байвал ингээд ямар ч асуудалгүй би амьдраад байгаад болоод байна. Хотод амьдрах одоо нөгөө хүүхдүүдийн сургуульд энэ талын асуудал төр болохоор бид хоёр бас нэг хотод амьдрах нэг сонирхол жоох юм уу? Угаасаа ингээл амар төвжрэл утаа амтаа гэл тэр талаасаа жоох юм уу? Хөдөө болохоор ерөөсө бүх юм байна уу байна? Ямар ч төвжрэл алга агаар байна уу байна? Хоол хүнс бүх л боломж байна. Тийм учраас ингээд хүүхдийн сургууль дээр нэг яах юм бол байхгүй нөө хорогдох юм бол байхгүй. Одоо нөгөө орчин үеийн интернет хөгжсөн хаанаас хүүхдээ би юугаар л бол юугаар сургаж болно. Бүх юм нээлттэй учраас тийм ерөнхийдөө гол 3 шалтгаан нь. За ингээд сая яг ингээд саяны ингээд номогийн ярьж байгаа тэр амар том нэг point гарч ирж байгаа. Тэр нь яг мэдээж хувийн хувьд бол эрүүл мэндийн шалтгаан байгаа. За угаасаа анханасаа удаас төлөвлөгөөгүй байгаа. За тэр бүх юм байгаа. Гэхдээ тэрэн дээрээс хамгийн сүүлд хийсэн нэг том point нь болохоор бид нар ч юм уу эсвэл ерөн залуу хүмүүс заавал Монголд амьдрахдаа Улаанбаатарт амьдрах гэдэг төсөөлтөл байгаад байдаг. Яг миний хувьд яг л тийм л байсан л да. Ер нь бол би яг энд ирж амьдарч эхлснээс хойш ч гэсэн ер нь Улаанбаатарт л ер нь өөрийгөө төсөөлсөн тийм. Би Улаанбаатарт л амьдрна, Улаанбаатарт бараг төрөөд бараг тийм Улаанбаатартаа л бараг үхэнд гэж юм уу гэсэн тийм бодолтой. Яг ч зүгээр ингээд хайрцаглагдсан юм шиг бодолтой байгаад байдаг байсан. Тэгээд тэгээ энд ирснээс хойш орон нутагт тэгж амьдарч болж байгаа ч Монгол ч гэсэн тэр талаа хөгжүүлээд тэр талд амьдрах боломж бол байгаа. Гэхдээ яг тэр хувь хүнээс л хамаарах байна. Тэгэхээр манай хоёр дүүгийн хувьд бол яг илүү их орон нутагтаа ажиллаж амьдарч сурч хөдөлмөрлөх сонирхолтой байгаа. Тэгээ тэрэндээ ч илүү их дуртай байгаа учраас тэр талаа зорилгоо тавиад бичиж байгаа. Яг энэ ч гоё хорогдох юм зөндөө байна л да. Гоё юм байгальтай бүр юм хүний явган хүний зам зөвхөн л юм дугуйтай хүн явган хүн зориулсан гүүр байна тий. Одоо гих мэтчлэн цэвэр агаар байна, аюулгүй хүнс, эрүүл хүнс байна. Дөнгөж шинэ ургасан янз янзын жимснүүд төрлөөрөө байна. Гих мэтчлээ олон зүйл байгаа хэрнээ одоо манай нутагт ч гэсэндээ Монголд ч гэсэндээ энэ болгон байх боломжтой шүү дээ. Хөдөө очиж ерөөсөө эдгээр бүгдээрээ байна. Тэгээд бид хоёр өмнөөс амьдарч байсан. Би амар хайртай, амар дуртай. Бүр ингээд гоё төрсөн нутаг шигээ сандаг. Үнээр амар гоё газар. Мөн хүүхдийн сургууль, соёл, төвчрөл юу ч байхгүй, аж амьдрал, хүмүүс бүх юм амар гоё. Яг л Улаанбаатар шиг ямар ч тийм юм байхгүй. Өмнө говьдоо юу амар хайртай. Гоё. Одоо мундаг. Тэгээд сайн номогийн ерөнхийдөө ярьж байгаа дээр нь болохоор яг Австралид одоо ерөнхийдөө эрүүл хүнс, эрүүл агаар тий гоё зам талбай, эрүүл орчин,
хүүхэд өсгөх боломжтой гэж бүх юм үнэхээр гоё. Гэхдээ энд байдаг бүх хүмүүсийн дотор ямар нэгэн байдлаар Монгол руугаа тэмүүлсэн, Монголоо гэсэн ямар нэгэн жижигхэн ч гэсэн юм хорогдож байгаа л байдаг. Тэгээд тэрийг хүн болгон мэддэг мөртлөөсөө тэр болгон тэгж гаргадаг. Тэгээд би ч гэсэн яг ингээд ер нь бол яг миний хувьд болохоор би ингээд анх нааши эрэхтэй за ер нь 10 жил гэж бодсон тий. Гол нь энд 32 онд энд олимп болсон байна. Яг бид амьдарч байгаа Брисбен хотод 32 оны олимп болох юм. Тэгэнгүүт за тэгвэл нэгэнд ирснээр сайхан сураад төгсөөд ажиллаж үзээд амьдарч үзээд мэдээж боломжоор 5 4 талт хийгээд тий. Тэгээд 32 оныхоо олимпийг яг ингээд энд байгаа дээр ингэж үзчихээд тэгээд Монгол руугаа да буцъя да гэсэн бодолтой төлөвлөгөөтэй ингээд зорилготой ингээд анх ирж исэн. Гэхдээ яг энд ирээд ингээд амьдраад одоогийн байдлаар би бас нэг нөгөө хэтэр ирсэн хугацаа бол нэг хол зүрх биш. Би бас нэг ирээд нэг 2 сар 2 жил нэг 6 7 сар 8 сар ч юм уу орчин болж байгаа. Энд хугацаанд мэдрэгдэж байгаа юм. Мэдээж бүх юм сайхан байгаа ч гэсэн цаанаал нэг юм Монгол руугаа тэмүүлсэн Монголдоо очиж сайхан амьдраад яж л бидэрт энд нөгөө хэлний асуудал байдаг. Мэдээж хэлийг сурж байгаа ч гэсэн хангалттай юм төрсөн шиг ингэж сурна гэж хэлж байхгүй. Хүн болгонтой яг ингээд дотор байгаагаа 100% ингэж одоо яг чи бид нар ярьж байгаа шиг ингэж гоё нээлттэй ярьж чадахгүй. Заавал нэг үгэнд баригдана, дүрмэнд баригдана те, үйлдэлд баригдана, ёс заншилд баригдана те. Ямар нэг юм л гэж баригддаг. Тэгэхээр дотор байгаа юмыг бүгд ерөөс гаргах боломжгүй. Дотор юу нэг хашгирмаар байгаа шүү дээ. Гаргаж чаддгүй, хашгирч чаддгүй те. Тэгэнгүүт Монголд очих юм бол хамгийн наазахын жишээ нь орцоороо буулаа доотлоо нэг давхрын дэлгүүр энэтэй ороод маазар шүү дээ. Юу байна аа. Өөх миний ихч өнөөдрөөс төвсний ямар гоё хэлсэн гээл те. Энэ чинь ингээд хүнтэй контакт үсгээ яриа үсгээд ингээд энэ нөгөө бид нэг тийм ярих хэрэгцээ гэж байдаг. Тэр хэрэгцээгээ хангаж тэгээд дээрэс нь өөрийнхөө төрөл хэлээрээ юу ч бодож санахгүй ингэж ярина гэдэг нь өөрөө амар гоё. Тэгээд яг энэ миний хийж байгаа подкастын бас нэг гол шалтгаан нь сая хэлсний дагуу хүн болгонд ярих хэрэгцээ байдаг. Ямар нэгэн байдлаар дотор байгаа. Одоо яг номогийн сая ярьсан бүх юм түүхийг яг үндэ өнөөдөр ингээ номотой би ингэж ярилцааг бол номоо өөр нөхрөөсөө өөр баг хүнд хэлэхгүй л байгаа. Дотроо хин нэгэнд хэлээд ийм байсан, тийм байсан ингээ дотроо уудалж ингэж ярмаар байна. Бас ийм гоё боломж давуудлууд байгаа гэдгийг бас. Тий. Тэгээд хүмүүст ч гэсэн ийм боломжтой гэдгийг мэдүүлээд тэ ингээд гоё байх хэрэгтэй. Тэгээд тэгэхээр ярих хэрэгцээ байгаа. Ярих хэрэгцээгээ гаргах хэрэгцээж байгаа. Биднэрт нэг тийм хүнээс илүү гарсан тийм давуу тал байхгүй ч гэсэн тодорхой хэмжээний энэ нэрвгүй хүмүүсийн хажууд тодорхой туршлага байгаа. Тодорхой хэмжээний юм үзсэн байгаа. Тэгэхээр тэргээ ч гэсэн бусад хүмүүстэй нээлттэй үзүүлж танилцуулж хавуулах хамгийн том зорилготой подкаст байгаа шүү. За тэгээд өнөөдөр урилга авч хүрэлцэн ирж юм ярилцаад өөрийнхөө тухай болон гэр бүлийнхаа талаар дэлгэрэнгүй нэг ярьж өгсөн. Түүдээ баярлалаа. Тэгээд Монгол руугаа буцаж байгаад нь жоохон харамсалтай байна. Гэхдээ хэдэн жилийн дараа Монголдоо хэдүүлээ дахиад гоё уулзна. Тэгээд тэр болтол миний 2 дүү, миний 4 дүү. Очоод зорилгоо биелүүлээд сайхан тохиноод хотог орондоо сайхан ажиллаж амьдраад хамгийн гол нь бие эрүүл болгоод баг мамаагаа гоё бойжуулаад тэгээд сайн байх болтугай. Баярлалаа ханд. За, урьсан баярлалаа. Баярлалаа. Танд ч гэсэн эрүүлийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. За ингээд Big Point podcast-ийн маань 2 дахь дугаар энэ төрөд өндөрлөө. Баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяр та. Bye bye. Яастай. Хийстэй гоё. За. Бүр хайр.